За энэ 7 хоног чи юу болсон юм бэ? Томилгоо. Өөр. Хамгийн сүүлийн тод хандуулаа. Задка чи хэзээ томилогдлоо? Өнөөдөр гэж Чав гарагт өнгөрсөн шин. Өдрөөрөө бол өнөөдөр 10 Баасан гаригийн үүрээр юм уу? зуны тэргүүн сарын шинийн 16-ны тэргэл сартаа улаан тэргэл сар. улаан тэргэл сартай шүү. Тэ нэг юм асуу. Тэр үнээр нэрээгээсээ тэр нөгөө час өдөр нөлөө тэр нь үний юм уу тоглоомгүй. Хэмэдтий бөөлгүй. Тэгстүүлсэн хөө. Нэгт Эхлээд хөлж чуулганы хуралдааны чинь өмнөх өдөр нь шөнө хуралдуулах гэж үзээд бид нар чинь баахан бохимдаатай яагаад дандаа шөнөчлөөл хуралдсан бэ? Өдөр хуралдаж болдгоо мó гэдэг. Яагаад бичээд. Ой. Яг яагаад шүн оролдохгүй гэдэг юм. Ятраад биш үү? Үгүй яагаад хулгайч юм шиг харанхуй шүн дандаа. Тэгээ сая улгаач юм шиг харанхуй шүн л оролдлоо ш. Үгүй арай гэж 12 өнгөрөө дуусч байгаа байхгүй. Би тэгтээ ингэж утсан штэ. Хүмүүс ингэж байсан байхгүй юу? Ваа энэ засаг төрч эзэнгүй хэцүүдлээ өстө пүү па гэжсэн. За тэгвэл эзэнтэй олох чи гэсэн. За шүн оролдохгүй. Төрийн ажил чи хэцүүдлээ штэ гэж орилж ирснэд хүүшээ томлие гэсэн чи та нар болооч гээд. Энд чи ерөөс нөгөө авж байгаа мэдээллээр сангийн яам зөвхөн нөгөө цалингаас өөр гүйлгээ хийхээ явцсан. Тэгээд тэнд ямар ч төсөл өөр хөтөлбөрийн юмнууд эсвэл өөр нэг юм хийх байгаа арга хэмжээнүүд нь явах байсан. Төсвийн дахин урилгад хийх хүлээж байгаа байх тийм. Тэгээ энэний цаана нөгөө бас одоо өөр газраас томилогдсон байсан, хамтарсан байсан хүмүүс ч юм уу дарга нар би ажиллах хуугүй юу гэдэг нэг юм цалгарсан байдалд орчдөг. Би өөрөө яг нөгөө нэг юм засаг унжаах процесс бас яамд ажиллаж үтсэн хүний хувьд засаг унана гэдэг мэдээллийг сонсохоор тухайн яамда байсан хүмүүс нь зүгээр ингээд сэтгэл зүйн хувьд бол ингээд даун болоод тэгээ өөрсдөө татчихдаг юм бэл. Тэгээ сэтгэл нь бас явцсан байгаа. Тэгээ явцдаг. Оюутнууд намайг солино штэ гээл. Оюутныг нөгөө огцох сургаар арцснаа бүрхэж чинь бүгдээр өргөдлөө өгтгөөцөн. Тэгээ чи шинэ уучин байх хүмүүс байгаа. Ер нь бол сэтгэл нь явцсан. Огцорсон сайдын оронд тавигдах хүмүүс гэсэн яригадад эхэлсэн. Сэтгэлний явцсан хүмүүсийг нэг оног илүү ажилуулаа яах вэ? Тэгэхээр баг шинэ уралцсан зөв штэ. Догсоо тий. Тэр чинь асуулт хариултын бүтэн сонсмоор байна шүү дээ. Нөгөө нэг өдрийн наан цаанах нь бол одоо асуудал биш үү? Ер нь иргэдийн мэдих эрхийг хангаж ажиллах чинь угаас улсын хурлын ил тод нээлттэй зарчимтай ажиллана гэж хэлсэн ба шүү дээ. Тэр чинь төрийн ажил чи иргэдэд мэдээлэл өгөх гэж болсон. Үгүй яг ингэж үйл ажиллагаа нээлттэй байх. Тэр процесс дээр үүссэн парадокс нэг юм байгаа. Одоо жишээ нь ардчилсан намынхан маш идэвхтэй байр суурь илэрхийлэхдээ ингээд шөнөөр те хүмүүс эд нойрондоо энэ сэдв рүү анхаарахгүй байхад та нар ингээд асуудлыг шийдчихдэг. Ингэж болохгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ чинь бүх нийтийн амралтын өдөр таарах гэдэг байна. 12 цаг өнгөрчих юм бол энэ чинь ингээд бараг хууль ёсны шийдвэр мөн үү биш үү гэдэг нэг юм өнцөг гаргаж ирж байгаа. Энийний эсрэг юу байсан гэхлээр ардчилсан намтай, хүн намтай, ардын намтай засгийн газар бүртгэхдээ бас 7 сарын 10-нд дамжаад буюу нөгөө төрийн талбайны өдөр гэдэг ингээд бүх нийтийн амралтын өдөр дамжаад томилогдчихсэн засгийн газар байлаа л дээ. Сая унсан засгийн газар. Тэгэхээр эндээс юу үүсэж байгаа? Үнэхээр ингээд нэрээгээсээ л шүн хилцэж болохгүй хүмүүсийн анхаарал сарнцсан байхад энэ дээр бас бодиттой дүгнэлт хийх боломжгүй гэхээр өөрсдийнх нь орсон юмны томилгоо шүн явж болдог. Өөрсдөө гадаа байхад болдгоо гэдэг ч юм уу. Нэг юм манайх нэг үнэхээр ямар ч үедээ ямар ч цаг хугацаанд хинч байсан нөгөө хууль дээдлэх мэдлэх зарчим баримтлах гэдэг юмыг угаасаа алдагдуулаад ирсэн. Тэгээ эргээд тэр нөгөө шаардлага тавьж байгаа хүмүүс нь өөрсдөө яг тэр зарчмын алдаануудыг гаргаж ирсэн байхаар ингээл нөгөө үл итгээл зөрөөд юм гэсэн. Өнгөрсөн засгийн газар чинь нөгөө наадмын өмнө байгуулагдсан шүү дээ. Тэр чинь ингээд юугаар эхэлчихэж байгаа. Тэр бол ингээд өглөө эхлээд явж ирснээр ингээд процессор яваад 10 дуусаа 10 чинь нөгөө бүх нийтийн амралтын өдөр биш. Тэгээ нэгд явцсан байна. Хоёрд сая энэ дээр нөгөө би дотор юм бухимдалтай байсан гэхээр угаасаа ойлгомжтой юмнууд байхад чинь арц намын бүлэг дээр, ардын намын бүлэг дээр тэр байнга оргоо өглөө ихт хуралдуулчихгүй ингэж ангааж байж байжснэд бүтээс хойш тэр байнга ороомороо зарлаад тэгснэ 18 цагаас байнга ороо 20 цагаас чуулгантай. Энэ нь ингээд бухимдалтай үйлдэл гэсэн. Угаасаа нөгөө болохгүй хуулиудаа шин батлаа сурцсан л байхгүй да. Хөвссөн шүү дээ. Яг нэг юм судалгааны дата уншсан чинь өнөөдөр нэр нэг сонирхолтой юм харсан. Юу гэсэн чинь нөгөө шалгалтын дүнг шуурхай мэдээлэх тусмаа ихтгэл өндөр байдаг гинэ. Эсэлтийн ерөнхий шалгалтанд орчоод дөнгөө ингээд тэр дороо мэдгэн энэ ямар нэгэн ноо ороогүй те энэ ямар нэгэн асуудал ороогүй гэдэг ийм ихтгэл үнэмшил хүнд үнэн байд юм байна л та. Тэгэхээр яг нөгөө нэг ингээд засгийн газар
томилогдох энэ процесс ингээ удаад ахаар хүмүүс нөгөө нэг за ард нь нөгөө яриа хэлээгээ хийж энэ тохиролцоонд хүрсэн байна, хүрээгүй байна. Өө ямдын тог нэмэгч байгаа маань хасгаж байгаа маань тэр тэнд очино гин гэдэг нэг юм хардалт, сэрдэлт хүмүүсийн дунд нэг юм ямыг заавал юм удаан байлгах хэрэгцээ байгаа юу л гэж. За тэр мегмар гарагийн тухайд тийм. За тэгээ 3 дахь өдөр амарсан. Тэр сайхан амарлаа. 4 дахь өдөр асуудал орж ирсэн. Төр зөксөхтэй гэж. За тэгээ 4 дахь болсон тий. Яг манайх нөгөө нэг юм сошиал дээр байгаа монголчуудын гаргаж байгаа зан үйлийг харахаар нэг юм нөгөө нэг хамхуулшиг гэж хэлдэг. Яг тэр процесс л бас би дахиад харагдлаа да гэж утсан. Яагаад тэгэхээр нөгөө зандаа шатар юу өстэй сул мул харизм байхгүй гэл ингээл ерөнхийдөө нэг тиймэрхүү уур амьсгалд авмгаалж Тогтуулаад тий. Гэгээмэн болол яваад гисэн тий. Тэгээ тэр нөгөө сөрөг хүчин гэж нэрлэгдэж байгаа арчилсан намынхан бас л ширүүн мэдэгдэл хийжсэн чинь би сүлд тэр нөгөө санал хураалт конопт арсныг хараад шок. Юу вэ тэр чи 92.3 дээр нэмэх нь ахаад тэр төхөөрөмжөнд ажиллаагүй ч юм уу ингээ 2 гишүүн нэмэгдэж 8 гишүүн сөрөг. Гайхсан. Яг гоо гэхдээ нөгөө бүлгийн хурлын дараа нөгөө мэдээлэл хийхдээ явал гэсэн шүү дээ. Бид нөгөө хувь гишүүд хувийн байр суурьаар асуудал тандаж шийдвэрээ гаргана, хайрцаглаагүй гэдгээ бол хэлсэн. Тэгээд тухайн үед нөгөө цэнгүүн гишүүн, лодо гишүүн боёр бол шууд нөгөө дэмжгүй гэдгээ бол гарч ирээд яриа өгсөн шүү дээ. Тэгээд тэр хоёр бол конопод арсан байсан 8 залуу гишүүн. Ер нь ихэнх залуу гишүүн биз дээ. Эсрэг санал өгөө тэгээд 94%-аар дэмжигдсэн. За тэр хүртлэх санал хураах хүртлэхийн хэдүүл яриад өгөө. Тэ нөгөө ингээд уруулаад харах юм бол 20 хоногийн өмнө оюун эрдэн дээр одоо ихтгэл үзүүлэх хэсэг асуудал яригдж байгаа чинь хурлын чуулган дээр хилцүүлэг өрнөсөн шүү дээ. Тэгэхээр за мега төслөө ингээд оюун эрдэнэ л байхгүй бол ингээд явахгүй энэ засгийн газар үнэхээр сайн ажиллаж байна. Амаргүй жилүүдийг аягүй гоё давсан. Одоо л ингээд яг яах гэж яхад нь инхэн буруу гэдэг үнцэг битүү яваад дээ. Үг хэлсний санаж гинөө. Эдийн засаг ер нь ингээд яг алах гад байна. Алах гад байхад та нар хоцруулах гад байна гэдэг үнцэг ирсэн үү? Одоо энэ хөнгүүл бол одоо үргэлжлэхгүй. Тэгсэн чинь 7 хоногийн дараа чуулган тий. Дахиад нэг 90% ирсэн аягүй өндөр юм аа. Байснаа. Эдийн засаг илгээр тавьсан байна. Доодор юм ш. Өстө нэрэ. 7 хоногийн дотор тэгж ингэж тэр одоо VS хиймээр байгаа тий. Нэг гişүү эдийн засгийг юу гэж ярьснаа саяных дээр юу гэж ярьсныг бүр ингэ зав гаргаж шиймэр санагдаад байна. Надад анзаарчихсан тэр нөгөө мега төсөлтэй холбоотой яг тийм баггүй юу? Одоо энэ парламентод байгаа 126 гишүүн те бараг 90-с дээш хувийн саналаар 14 мега төсөл хэрэгжүүлэх засгийн газрын энэ зорилтуудыг яратал гар өргөл конопо зараад баталсан шүү дээ. Тэгсэн чинь нэлээд хэдэн гишүүн үг хэлэхдээ ер нь бол манайх энэ мега төслүүдийг ингэж зэрэг хэрэгжүүлэх эдийн засгийн боломж байхгүй. Ийм нөгөө Америк мөрөдөл шиг юм а болон байл одоо ирэмбэл наатгаа чаддгаас нь эхэлж ганц нэг нь хэвэл хийдэр гэдэг юм ярангууд нөгөө дахиад нөгөө байнга дугаар болгон дээр яриад байдаг улс төрчдөд итгэл мэтгэл пүүч орт хаана гээдээ. Чамд ямар юм мэдрэмж төрсөн? Одоо нөгөө итгэл үзүүлэх хэсэг, зандаа шатрыг томил одоо дэмжих хэсэг хоёр чуулганы бодлоо тий. 10 хоногийн наан цааш тий. Нөгөө нэг юу байдаг шүү дээ. Одоо энэ ч зөвхөн ардын намсаад ах юм баггүй. Тий. Манай улс төрч байдаг нэг тийм асуудал тий. Дэмжижсэн үн унах юм бол хадаг яндраа бариад эсрэг тал дээр нь маш урдтай гүйж очиж дагаар ордог. За нэг юм үнцэг байна. Хоёр дахь нь зүгээр ийм юм харагдсан байж магадгүй нөгөө итгэл үзүүлэх асуудал дээр нөгөө хаштал дэмжихгүй гэдэг байр суурьтай байгаа хүн бол улс төрөг бодоод тэрийг илэрхийлэхийг хүсээд байхгүй аль болох нөгөө дэмжиж гэдэг байр суурьтай байсан хүмүүс олноороо ороод нийгмийн олон нийтийн уур амьсгалд нөлөөлөхийг хүсээд эрүүл өөр мэдрэмж өгөхийг хүсээд яриад исэн баг. Сая бол ерөнхийдөө нөгөө хитэн татаад өмнө нь яриаггүй байсан хэсэг ярьсан болохоор магадгүй тийм мэдрэмж бас нэг талаасаа төрсөн байгаа. Гэхдээ нөгөө талаас би хинтээ хэлсэн шүү дээ. Манайхан чинь хадаг яндраа бариад дараагийн хэлжтэй гүйчтэй айгуу урдтай. Одоо засагт ажиллаж исэн гишүүдээс Бацуур гишүү үг хэлээд өөр хүн хэлсэн байсан анзаарсан уу? Ер нь нөгөө гал үүрэлцэж исэн нөхдүүдээс сая нөгөө тамил юу зандаа шатрын тамилгаан дээр ямар өнцгүүд гарав. Оюун эрдэнэ ер нь хуралдаас суусан уу? Суусан тий. Бөгөөд сүүл бол гарч ирсэн. Тий хийсгтэй байгаа. Яг албан эрдэнэ юу хонцсан. Тий нөгөө хэлчихтэй. санал хураалт ч юм уу тэнийг юм уу гэж. Парламент сурвалжтай сэтгүүл чинь тустай байхгүй. Чи тэгээчтэй манай тавтаар зарцаа. Би иш тараад унтцаа. Маргааш нь ажилтаа байсан. Ядраад байсан юм аа гэж. Би яг тэр хамаг гардуулсаад орж ирсэн л дээ. Харин тийм би тэгэж сэтгэл ийм л юм санагдсан нөгөө нийтийн дооны ертөнцид ингээд нэг жавхлан гэдэг нэг юм доо ч байдаг шүү дээ тий. Самандын жавхлан бол тий ингээд ямар ч доо байсан нэг юм төртгөө сангиулчаал гараа авчдаг. Ясчаал орчдөг шиг нэг юм улс төрийн талбар дээр бол тий самандын жавхлан л байл шүү дээ. Тэр асуултанд хариулж байгаа процессыг харахаар
яалтчгүй нэг юм хутгалдаж явсны нөгөө туршлага нь хайчхав дээ гэдэг нэг юм бол харагддаг юм байна гэж бодсон. Зүгээр яг жоохон чамламар юмнууд гişүүд яагаад олон нийтийн мэдхийг хүсэж байгаа тэр асуудлуудыг асуудгүй юм бол ингээл 68 эсвэл асуулт асууна гэж ингэж нэрээ өгчөөд яагаад нөгөө эдийн засаг татварын багц байл нөөт ч юм уу те эсвэл нөгөө нэг үндсэн хууль тойрсон асуудал үндсэн хууль мөл тойрсон асуудлыг мянган юу ч асуугаа тэр хүнийг унгахгүй одоо унгах зорилго байхгүй л те гэхдээ тэрийг ингээд гардцсан хүнээс тийм юм асуугаад гараа зүгээр яг энд яг тис хөндлөн хүмүүсийн нөгөө нэг сошиал дээр яваад исэн юм уу явуулаад исэн тэр мэдээлэлтэй холбоотойгоор асуулт бол Тэмүүжин гишүүнийг би асууж байна да гэж бодсон. Тэ үнэхээр тэр салхитын мөнгөний ордын энэ таны үг үйлдэл үнэн байсан юм уу зөв байсан юм уу? Одоо хахад энэ үйлдэлүүд давтагдахгүй гэх баталгаа байгаа юу? Энтэр гэдэг. За тэгэд мэдээж хариулт яг л нөгөө туршлага нь хайчих вэ гэдэг хариулт. Яг би бол нөгөө юуг өчигдрийн нөгөө чуулган юмыг нөхөж харсан. Тэгээ яг шүмжилж байгаа гишүүн бол Тэмүүжин байна тий. Тэмүүжин асуулт ингээ асуунгууд тэрийг бол зандж дээр тойрхтой болохоор би бол буу зэвсэг зурж явснаас одоо буу зэвсэг өөрөө тэмцээн уралдаан зохион байгуулж байгаагүй гэдэг ийм хариулж байгаа. Тойрч юм гэсэн. Хоёр тэгвэл гişүүд тэр нөгөө бүрэлдэхүүнээ өөр нь яах юм бэ? Бүтцээ яах юм? Бүрэлдэхүүн дээр одоо ямар сайднаар ажиллах яах юм? Тэрийг асуухад бол тэрийг тойрч байгаа. Нөхөр бол өмнөх гişүүд ингэж байгаа юм л та. 3 4 асуултыг нэг дор асууж байгаа. Тэнгүүт нөгөө хэлэх нөгөө минут ч хариултах минут ч бас хугацаатай шүү дээ. Тэнгүүт өмнөхүүд нь хариулж байгаа тулгаад арталт нь нөгөө нэг яг гол одоо хариулт юмнуудаа үлдээчих байгаа байхгүй. Энэ тактик тий тактик. Яг гоо ингэ тийм асуултууд хариулаагүй лээ. Хариулж байгаагийн одоо нөгөө яас юм ер нь нэлээ ингэж нөгөө хоолоогоо чангалж те замдчдэрч бид нар өгөөсөө мэдэн шүү дээ. Их чанга дуу хоолойтой чанга шийдэмгийн юм ярьдаг хүн бол биш. Нэлээ зөөлөн спикер байсан. Өчигдөр бол нэлээ ингээд чанга өөртөө итгэлцээ. Зарим үлдсэн мөлий тийм байдал өөрөө харуулж байна гэсэн. Ярьцлагандаа одоо нэлээ бэлдсэн мэлээ. Одоо хид хідэн одоо түлхүүр үг гэдэг шиг те. Өгнүүдний юм зөвхөлтөө. Тэрийг ингээд гişүүд асуулт сонгоо тэрнтэй тэр нэг өгнүүдээ дахин хариулаад энэ хэрэглээд ингэж тэр өгнүүд бэлтгэсэн байсан. Би ийм л юм анзаарлаа. Гэтэ яг нэг одоо магтах үнцэг гэх юм уу те. Өмнөх ерөнхий сайд маань юу ч асуусан нөгөө нэг төөрөн хүлтлээл амаргуу, ковид, цардхал гээл нэг 3 юм руу аваач тавиал ажил яваагүйгээ тэр 3 руу ингээд чигчгээд идэг гэсэн те. Бүх ажлыг амаргуу хүнд яасан цаг үечүүлээ. Гэдгийг бодвол яг нэг ингээд зүгээр асуусан асуултаа ойлгоод ингээд хариулт өгж яваад баг баярлаад амар өрөвдмөр. Яг тэгж хувийн надад бол тийм үнцэг зүгээр санагдсан шүү. Яриад байгаа юм шүү. Хариулаад байна штэ. Бөөрн хийлэхгүй шууд хариулаад ийн гэдэг жиргээ, пост, тийм ярианууд маш их өсвчдэр. За энийг одоо ингээд зохиомлоор бий болгож болно те. Одоо бид нар мэдэн ш тороол одоо хяамчд тэгээд ийм хүмүүсээр тийм алхмууд хийлгэж болно. Үнэхээр хүмүүс бас тэгж дүгнсэн байж бол те. Нөгөө ус. Чамд юу гэж бодогцсон? Яг тэр хүн чинь өөрөө нөгөө олон талын мэдээлэлтэй юм байна. За боловсралтай байна. Боддгийн байна те. Түр айгүй удаа огцог өнгөрсөн. Хоёр дахь нь гадаад харилцааны сайд хийсэн. Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд хийсэн. Эдийн засгийн чиглэлээр 2 3 сургуулаа төгсөөд мэрэгчсэн багшлалцсан. За засгийн газрын хэрэглэх газрын дарга гэдэг чинь нөгөө бүх асуудал руу багцаар нь бүгдээс нь ингэж одоо хариуцсан сайд болгон шиг биш ч гэсэн гол поинтуудаа ойлгож татаж авдаг байсан ажлыг хийцэн. Дээрэс нь улс төрийн хувьд мань хүн гинсэг хийгээ үтцсэн ардын намын гинсэгийг 1 жил бас чанга үе байсан байхгүй тэр 12 13. Ингээд харахаар гээд бүх төвшнийх нь мэдээлэл нь боломж нь өөрт нь байсан юм байна. Хоёрд хамгийн том давуу тал нь 5 жил их хурлын дараагаар ажиллахдаа ер нь л ингээд бүх хууль руу орсон юм байна. Үндсэн хуулиасаа эхлээд ингээд бүгд нь л орсон. Тийм болохоор тэр хүн нөгөө ямар асуудал үүсч байгаа. Манайх ер нь тото хэдэн проблемууд байгаа шүү дээ томоохон. Тэр асуудлыг яаж шийдэх ёстой вэ гэдгийг өөрөө мэддэг. За тэг би зүгээр тэндээс нэг юм надад амар гоё санагдсан юм нэг байсан гэхээр юм уншдаг хүний тэр нөгөө толгой ой тогтоолт амар сайн юм байна. Тэгээд дээрэс нь юм уншдаг болохоор зэгцтэй байдаг юм байна. Надад бол тэр нь бол айтайхан нөгөө хоосон ингэн тэгэн эн чин ийм гэдэг нөгөө нэг авилга одоо нэг юм үргэлжилсэн юм биш те. Хөрх юм ингээд хідэн тоо хилэнгээ ингээд хэлээд байгаа. Баас ч гэж тэр цаана мэдээж ажлын албан ажиллаж байгаа хэрэгтэй хэрэгтэй тоо юм гаргаж. Тэгтээ ингээд нэг торхгүйгээр 6 цаг яг тасралтгүй ингээд хариулт өгөөд
67 гишүүний асуултанд хариулаад гарна гэдэг бол бас л гоё л онл тий. практик асуудал шийдэл гэдэг энэ гурвыг холбохдоо өөрөө бас нэг юм жоохон тийм марцсан хүн шүү дээ тий. Тэрийг ингээд муур гэдэг ч юм уу тий. Хөөрхөн ёжтой холбоос хэлэнгүүд хүмүүст ингээд ойрхон сонсогдоод хитрхийн нэг юм хоосон биш ийм бас мэдрэмж байлаа. Гэтэ энэ ингээд энэ холон амлалт нь цанц чатрад амар том дарамт бол. Тийм. Хоёр гишүүн наадхан дээр ч амар гоё point хэлсэн тий. Бүгдийг нь хийж шүү дээ. Тийм нөө. Гэхдээ та ингээд аюу гоё бүгдийг хийх асуудал мэдэж байна. Шийдэх гэдэг нь шийдэнэлэх гэж амлаж байна. Амжихгүй бүрүүдээр чи хоёр хэлээ, жаргалын хоёр ч хэллээ. Та ингээд 3 ажил аваад хийж. Тэр татврын реформо хий, тий? Юугээ хий? Нийгмийн даатгалын тэр багц хуулийн орж ирсэн юмнуудаа барьж аваад хий. За тэгэд энэ итгэлийг сэргээ хөрөнгө оруулагчдын гэдэг ч юм уу. Юмны 3 юм хийж. Угаасаа та амжихгүй гэж хэлж байгаа байхгүй тий? 3 жил юм л ирсэн биз дээ шүү. 3 жил бүтэн ажиллахад та нэг 3 асуудал шийдэж өгөөсэй амжин. Тэгэхээр одоо ингээд баг худлаа хэлэхэ болоод зүгээр ямар ажил хийхээ зүгээр хэлв шудраг гэж хэлж байгаа байхгүй. Нэр үнэн баг. Зандаж тэр дарагч нэг форумд орж ирж байгаа байхгүй тий. Их хурлын дарга гэд хийчээ дараа сонгуул дуусаа ялагдлаа дараа нь ерөнхийлөгчийн тамгын дарга. Нэгдүгээр хүний тамгын дарга хийжсэн юм чи хангалттай их мэдээлдэг. Тэгээ сая чи ингээд нөгөө засаг солигдох үүд явцтай огцрох барих гээд энэ болгон дээр ер нь бол нөхөр бэлэн байгаагүй гэж зүг. Яагаад гэвэл одоо чинь оюун эрдний тэр хүүхдийн асуудал яриад эхлэхдээ зэрэгцээд хоёр хүний одоо хувийн мэдээлэл задарсан тийм нийгэм сүлжээнд. За Содбаатрын хүүхдийнх гээд нэг юм задарсан. Тэр биржүүлөө. За нөгөөх нь Зандан шатрын одоо бас нэг мэдээлэл задарсан тийм. Тэнийг бүсгүйтэй холбоотой юм байгаа гэсэн юу байсан бэ тий. Монгол улсад ажиллаж тий. Энэ айгүй их задарсан байхгүй. Тэгэхэд жагсаал дөнгөж эхлэхэд яг энэ хоёр зүйл болсон. Би бол тэр Содбат энэ бол санамсаргүй хэсэгтэй холбоотой зүйл бол сая бол ингээд жагсаал бол за нэг талаас органик байсан. Гэхдээ жагсаалыг улс төр ашиглаж исэн. Тэр залуучууд магадгүй мэдэхгүй байдлаар ингээд нэмэлт хүч орж ирж исэн ч юм уу тий. Зохион байгуулалт дээр нэг сайхан сэтгэл гаргаж байгаа юм шиг тусалж исэн ч юм уу. Тэрийг ордонлууж ирж оруулж ирээд улс төр хийж исэн ч юм уу тий. Гişүүдийн байр суурь гэдэг. Игэр тэнд ингээд улс төр байгаадсэн. Энэ бол ингээд улс төргүй зүйл байсан гэж худлаа. Энэ бол худлаа. Залуучууд бол зорилгоо биелүүлэх. Зорилгоо биелүүлэх буруу байхгүй. Ингээд тал талын эрх ашиг нийлээд нь шүү. Тэгэнгүүт энэ дээр зэрэгцээд тэр эрх ашигыг нийлүүлэхийн тулд хин хийгээд юм гэхээр одоо шууд ингээд зөрчил бол ингээд ерөнхийлөгч ерхий сайд хоёр дээр гараад ирж штэ. Ил гараад ирж байна. Тэгэнгүүт тэндээс барьцж जैन тий. Содбаатрын хүүхд гэдэг юм ингээд зэрэгцүүлэх гэж нэг үтсэн. Тэгээд хамгийн том зорилго нь юу гэсэн гэхээр болиулаад дараагийн хүний хийн тавих юм бэ гэхээр зурган Зандан шатар байсан учраас нөгөө нэг чочхороо шууд цогцдог шиг. Оюутан ч нөгөө чуулганы уралдаан дээр асуугдахтаа хэлээдсэн шүү дээ. Намайг одоо тэр хил холболох гашуун сухад ганц модны ажиллаар явж байгаа засгийн газар дараагийн засгийн газар зурагдсан байсан гэдэг. Гэт чи аль нь ингээд мэдээлэлтэй, бэлтгэлтэй те ийм үйл явц өнгөрсөн хугацаанд болжээ гэж одоо дүгнж байна. Томилгооны хэлэлцүүлгээс нэг сэдв салгаад авахаар одоо тэр нөгөө нэг засгийн газрын бүтэц ямар байх юм бэ гэдэг нэг юм сэдв ингээд таслахаар тий ягаад тэгэхээр үнэхээр цомхон байх боломжтой юм уу? Нөгөө нэг мэдээний нэг юм зарчим байдаг шүү дээ. Нөгөө шуурхай авах хэвээр. Гэхдээ шуурхай авах гэд бид нар шүүрхий байж болохгүй гэдэг зарчим барьдаг тий. Тэрнтэй адилхан төр цомхон байх гэдгийг яг ямар хүрээнд ойлгох юм бэ? Юу гэж ойлгох юм бэ? Цомхон гэхэр шууд нөгөө нэг төрийн албан хаагчид гэж ойлгох юм уу? Эсвэл тэр үргэлжлэн зардлууд гэж ойлгох юм уу? Эсвэл энэ нөгөө нэг төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдтэй холбоотой гэж ойлгох юм уу гэдгээс хамаарат зүгээр яг энэ дээр нөгөө нэг анзаарчихсан эхэндээ цомхон гэдэг үг хэрэгжилжсэнээс сүүлдээ зохистой болоод ингээд хөргөө явчлаа те. Тэгэхээр цомхон байх гэдэг дээр та нар ер нь яг юу гэж бодсон? Би зүгээр яг цөөлнө гэж бол хэлээгүй. Үндэсний хороо бүтээмжийн ингээд нөгөө нэг те юунуудыг юуг бүтэцгүй яамдыг эргэж харах гэж 16 яам байгаа одоо яг бүтэцгүй 3 яам байгаа болов. Тийм тэр 3-ыг хасаад нөгөө шадруудыг хасаад ингэхээр яг яам бол 16 байгаа. Би зүгээр яг нэг тодорхой хугацаанд яамд ажилласан тэр туршлагаараа харахаар байна шүү дээ тий. Одоо чинь Монгол улс нэг 800 мянга гаруй ерөнхий боловсролын сургууль суралцдаг хүүхдүүдтэй байхгүй. Боловсролын яамн дотор энэ ерөнхий боловсролын сургууль хүүхдүүд тий тэр нэг 30 хэдэн мянган багш за тэгээ ажилчид гээд за нийт сургуулийнхантай одоо бараг 900 байгаа байх. Энэ бүх тоог энэ бүх үйл ажиллагааг хариуцдаг 5 хүн байдаг. Тэгэхээр яг төр цомхон байна гэдг нь шууд яамд дээр байгаа төрийн албан хаагчдыг халах тухай, солих тухай, цомгох тухай асуудал гэвэл
энэ айгүй утгагүй болж таар. Наата чинь тэгээд аягүй олон нөгөө нэг гişүүдээс Зүгээр яхаа тэр нөгөө нэг энэ хүрээнд бол тэр нөгөө нэг хяналтын бүтээмжийн менежер, үндэсний хороо, янз бүрийн юмнууд тэр бол шинээр үүсгэсэн бүтцийг асуудал байхгүй 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 болгож Одоо болж нэг байна. юм Тэр байгаа. компаниудыг хөвчилж болж байна тий. Аудитын одоо нэг юм цаглбар байдаг те. Одоо энэ наадмаас өмнө улсын хурал улсын хурал юу хэлцэх хэвээр. Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2024 оны одоо санхүүгийн байдалд хийсэн аудит улсын төсөвт хийсэн аудит засгийн газрын үйл ажиллагааны энэ санхүүгийн байдалд хийсэн юм 24 оны аудитуудыг хэлцэх хэвээр. Сүүл сураг сонсохны ийм гарч ирлээ. Сүүлийн 2024 онд одоо нэг засгийн газрын төсвөө тавиад хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн алсын хараа 2050 биш те. Тийшээд ер нь бол ингээд нөгөө жилийн төсвийн зорилго тэр те. Тийшээ чиглэх хэрэгтэй. Одоо 5 жилийн одоо үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг ч юм уу те. Дунд хугацааны. Тэгэхэд нийтлэл нь одоо тийшээ ингэж онж хурж байгаа байдал нь 72% нь яг тийшээ бол нөгөө нэг чиглэг байна гэж. Ийм дүгнэлт гарч байна. Дээрэс нь маш олон үрлэгэн ингээд зардал төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үрээшгүй байна гэдэг. За энийг одоо энэ 6 сард 7 сар ихээр хилцэх хэрэгтэй. Тодтол одоо орж ирнэ гэж те. Тэгэхээр энэгээр тэр нөгөө түрүү яриаддаг 2.3 их 80 төгрөгийн одоо хэмнэлтийг одоо биелэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө энэ аудитын дүгнэлт тодтол 2 ингэж нөгөө мөргөжиж энэ нөгөө ажиллах хэрэгтэй. Ингэж л бодож юм. Лавга юугийн одоо танах шаардлагатай гэж харж байна. Одоо ингэ нэг төсөв танах хэрэгтэй гэхээр чи ингээд шууд таараа ажиллагатай нийлж байгаа таа яг адилхан байна. Энд хүмүүс ажил хийж байгаа. Бүтэц. Тийм. Тэнгүү тэнд ингээд доолдол үүсчдэг. Дээрээс нь ингээд яг хариуцж байгаа хүнийг нь байхгүй болгоочдөг ийм зөндөө олон асуудлууд. Эсвэл нэг ийм шин сайд ч юм уу засгийн газар өөрчлөлт бүтэц хийж ингээд бага хүмүүсийг ажиллах болгочдөг. Тэр нэг ийм хоёр зүйлийг харах хэрэгтэй юм санагдаад. Нэгдүгээр төсөв дээр орж ирсэн байгаа тэр нэг ийм одоо нөгөө үргүү зардлууд байна шүү дээ тий. Төвчиж болох үс. Тий үргүү зардлууд одоо жишээл тэрийгээ дагсан эргээд араасаа зардал үүсгэх юм баган цемент зураад байгаа нэг асуудал байна тийм ээ. Хоёр дахь нь одоо энэ нөгөө төрийн өмч ус гэнэ компаниуд гэж одоо яриад байна. Гэхдээ бүр ингээд том зургаар нь авч харах юм бол манай Монгол улсын төсөв ингээд бүх юмнууд оролцоод төрийн өмчт компаниуд оролцоод нийт улсын эдийн засгийн бараг 70% нь төртөө холбоотой буюу гарын үсэг дарга шийдэл ирэх барьж байгаа намаар дамжиж байгаа. Тэгэхээр энд нөгөө нэг цэвэр нөгөө зах зээлийн зарчмаараа явах хувийн хвшлийн орон зай байхгүй. Би хувийн компанитай бол төртөө очиж уулзж ээж тэнд ямар нэгэн яриа хөргөө хийж ээж л явдаг нэг юм үнс үүсэж. Тэгээ ингээд дахиад өөр нэг тоо нэгдүгээр тэр нөгөө төрийн өмчийг янзлах. За хоёр дахь нь 2020 оноос хойш ингээд 100000-аар 2020 оноос хойш 10 жилийн дотор 45,000 төрийн албан агчийн тоо нэмэгдээд Тэр дотор 20.9 их 80 төгрөгийн цалингийн зардал өссөн байгаа байхгүй. 20 оныг сая 25 оны төсөвтэй харьцуулж 5 жилийн хугацаанд шүү. Тэнгүүд энэ бол жинхэнэ нөгөө нэг данхар төсөв гэдэг чинь үүсэж байна. Тэг маш олон давхцал үүсчихэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг юм дахин зураглалаа хийж үзээд 2-3 байрлал дээр давтаад байгаагаа цөөлөөд тэгээ энэ төрийн албан нь өөрөө эргээд нэг намын нөгөө нэг ухуулагчийг юм уу эсвэл дараагийн сонгуульд гоё ажилтай байлгадаг тийм. бэлдэж өгдөг нэг зүйл болоод явцсан. Тэгээ эргээд ингээд төрийн албанаас нь үр дүн авч ийн өгөө тэгэхээр байхгүй 120 хүнтэй ямд би ажиллаж үтсэн. Ингээ харахаар цөм бол нэг юм 30 хүн л ажилладаг юм байлээ. Бусд нь ингээд яг үндэ энэ тийм юм ороод ирсэн. Цаас бариад ажил харахыг хүлээгээд цайны цагаар яваад байдаг ийм хүмүүс. Тэр зүүн зүтгэл бол байгаа зүтгэлтэй хүмүүс байна. Тэд нар ингээ өгч ирж бусд нь бол ингээд даун болоо. Одоо энийг бүр гоё жишээн дээр ярмаар байхгүй нөө дулааны станц хэдүүл өмнө ярьсан шүү. Дулааны станц ч одоо ингээд 3 талаатай болсон байгаа байхгүй тий. Эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулахаараа үндэсний хороо Ирчис Монгол. Тэгээ нөгөө шадар сайд дээр байгаа. Тий ингээд 4-5 толгой гэж байгаа. Гэтэ хариуцлах хүн хүлээх хүн одоо байхгүй заяа. 5 дахь өдрийн үдээс хойш чойжо гişүүнийг барьж авах гээд өрөөрөө хамраа хийгээд л загнуулаад гарч байгаа байхгүй. Уурлаад байна. Уурлаа л хэлээ. Юунд Байж л да би дэгийн сэттэй уулзж байгаа гэдэг байхгүй. Хин ч хариуцлах хүлээдгүү очиж уулзмаар байдаг. Асуудлаа шийдмээр байдаг. Одоо дарга нь байхгүй одоо засаг нь сайд нь байхгүй ч гэсэн тэнд нөгөө нэг хариуцсан хүмүүс нь байгаа юм чинь дараачийн юмнуудаа ингээд захиалж аваад маваад бид нар одоо 2 дахь 7 хоногт ирж штэ тий. Энд чинь яг зүгээр нэг станц дээр гарсан дэлбэрлэлийг харахаар тийм байхгүй. Тэгээд нөгөө эцэцэг гişүн хэлээд байгаа. Тэгээд намын цагаан байрны үүдэн би эцэцэг гişүнээс станцын дэлбэрэлт асуусан. Угаасаа мэдчихмээ. Тин чинь би ингээд тоо судалгаа имийг аваад харлаа. Станцийнхаа инженер техникийн ажилчтайгаа тэнцэх хэмжээний дарагтай болчих. Тэгээд
хин толгойлох юм гэдэг удирдлагын тогтолцоо нь ойлгомжгүй болоод нэг рүүгээ шидээд тэгээ нөгөө бичиг цаас нь яг хинлүүч явуулахын дөрвөн бичиг явуулдаг тий. Тэгээ яг хинийх нь удирдлага болгож авч хэрэгжүүлэх юм. Дөрвөн өөр шийдэл ирүүлэх юм тий. Даргаа энэ турбиныг захиалах уу, энэ турбиныг захиалах уу гэдээ одоо бичиг явуулъя л да тий. Бид бүхэн үзээд энэ хоёр турбиныг одоо Оросоос захиалах шийдлээ гэхээр дөрвөн өөр газраас хоёр өөр хариу ирүүл яаж үйлдэл хийх юм юм. Яг ийм юм болсон байхгүй. Тэгэхээр энийг амар тодорхой олохгүй бол одоо хүртэл ингээд арьсаа хоохоод суугаад Эрчис Монгол манаа дээр ирээгүй. Яам нөө би Эрчис Монголд өгсөн. Хороо олоход би үн тарифаар хариуцдаг. Гимт лаврыг мэдгүй гэд ингээд хойшоос үзсэн. Үндэсний хороо яасан мэдгүй дорчонд байхгүй байна гэдэг чинь. Уул нэг ажлын хэсэг гараад төрийн албыг дахин инженерчлэхтэй тэр нөгөө давхардл хийдлийг үзэх мүзэх гэдэг нэг юм ажлын хэсэг яваад ах шиг байна тий их хурлаа. Тэгээд станц дээр нэг хідэн гişүүд очиж ажилласан байх. Энэ нэг юм нөгөө хөгжлийн гараан дээр хэдэн удаа гар зогсоо гэдэг чинь ийм айгүй хэдэн тэнэг өнцгүүд байгаад байдаг. Таны сая хэлдгээр нөгөө төрийн албыг цомхон болгоё, дахин инженерчлэе, тэр процессын дахин инженерчлэе. Эсвэл нөгөө нэг одоо нөгөө доромжлооч байгаа юм шиг аж ахуй нэгжтэй боломж олгохыг аль нь дуудаж хурал хийдэг. Энэ хоёр юмнаас одоо болох хэрэгтэй байна. Энэ төрийн албыг цомхон болгоё гэдэг юмыг энэ намыг цэгцлэхгүй бол улс төрийн намыг цэгцлэхгүй юм уусаа бүтэхгүй. Оруулж ирж энд шийдэл яваад штэ. Бүр тэр ихтгэл одоо миний сүлд авч байгаа мэдээлэл би яг нарийн нягтлаг байна. Одоо нөгөө нэг хорон нисэх дарга гэд нар чи ерөөсөө тухайн намын үрийн дарга байдаг. За тэгээ тэр намын үрийн хүмүүсийг цалинтай байлгаж байгаа зүйл нь төрөөс санхүүжүүлждэг. За тэгээд дураараа одоо ч ажлын албандаа хүмүүс авангуудаа тэрээс төрөөс санхүүжүүлждэг. За бүр болохгүй бол төрийн өмчт компани руу авчиад хийчдэг. 3.4 их найз дүүргийн алдагдaltaа 120 төрийн өмчт компаниас таална шүү дээ. 3.4 их найз гэдэг чинь амар их мөнгө байхгүй. Тэгээд тийм алдагдaltaа байгаа хэрнээ тэнэргээ ингээд ашиггүйгийн болдгоо. Би сая зандан шатар даргын 50% болгоно гэдэг дээр би одоо тэрнээс өөр юм нэхгүй. Угаас тэр хүн өөр ажил хийж чадахгүй. Бараг л нөгөө нэг тангууд улс мөхөв гэж өөрөө хэлээд исэн шиг нэг гişүүнийг тэгж нэхнэ гэдэг шиг одоо хэвлэл бол энийг нэх хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүтээ давхар сая юу вэ? Бүт хэмжээ менежергээ 7-оос 5-7 саяын цалинтай хүмүүс хамтарлаа гэдээ авчиад тавьчих жоох. Тэгээ тэндээс ямар үр дүн авах юм? Тэгэнгүүтээ сангийн зайд нь гарч энэ төсвөөс ерөөсөө мөнгө гарч ирэхгүй гэдэг байхгүй. Уучлаараа тэр мөнгө төрийн өмчт компаниас гарч ийн гэдэг чинь тусдаа ингээд төсөв шиг юм болсон. Тэр хэрвээ тэр хүмүүс цалин болохгүй, тэр алдагдлаа авахгүй төсв рүү мөнгө нь орж ирээд эргэж явах хэрэгтэй. Эргэж явах хэрэгтэй байхгүй. За энэ сэдвээ хаалаа. Чуулган дээр илэрхийлсэн байр суурийг үзээ дахиад нэг өөр төрсэн сэтгэлдлээс та нараас асуумаар байгаа. Их хурлын гишүүд ер нь ямар төвшөнд бэлтгэгдсэн хүмүүс орж ирд юм бэ гэдэг бас жоохон сонирхолтой. Яагаад тэгэхээр уг нь олол нь бодлого их хурл дээр гараад тэр гаргасан бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хүлээж байгаа засгийн газар буюу одоо энэ шинээр томилогдож байгаа Гомчовын Зандар шатар гэдэг хүн биз дээ. Тэгээд яагаад энэ бодлого гаргадаг хүмүүс нь эрчим хүчин дээр та ямар бодлого барих вэ? Хөдөө аж ахуйн салбарт та ямар бодлого барих вэ гэж асуугаад байгаа. Үгүй энэ чинь засгийн газар чинь өөрийнхөө одоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гэдгээ тий тэрийг улсын хурлд оруулаад батлуулчаад хэрэгжүүлж Их хурлын гишүүдэд ч хараачлах нь өөрөөс нь гарч байгаа. Улсын хурлын гишүүн чи одоо бодлоготой юм шиг. Одоо чинь хуулийн чинь шинсэн хариулга анхдагч хуулийн төслүүд гэдэг чинь их хурлын гишүүд тэр болгон санаачилж болохгүй. Энийг бол салбарын бодлогыг зангиж байгаа салбарын яам те салбарын сайд нь улсын засгийн газрын хуралдаанаар оруулаад виз аваад их хурлд өргөн бариа батлуулж байгаа. Улсын хурлын гишүүд хэрвээ одоо нөгөө салбарын хэмжээний том бодлого өргөн бариад ингээд ирвэл салбарын бодлогыг одоо самарна гэдэг агуулгаар өмнөх парламентын үед энийг боловс одоо энэ их хурлын үйл дэгийн үйл юмнуудаар тийм байгаад байгаа. Оруулж ирэнгүүтээ ингээд нэг заалтаар эдгээр чинь асуудал үүсэх. Таны асуултанд аягүй товчхон ганцхан хариулт өгөхөд одоо сая ингээд би бүр төсөөлийн үед хизээ үүснийг би санахгүй. За би ямар ч энэ парламентын түүхийг нэг 10 оноос хойшоо найдвартай мэднэ. За 8 он мууныхыг бол ингээд сонирхож ирсэн. Хилцэх асуудалгүй болцсон. Энэ хилцэх асуудалгүй болох чинь бүр өнгөрсөн намар болох гэсэн. Төсвийн тодтогол орж ирж бүтэн сар хэрүүл болж 12 сард авсан байхгүй. Тэгээ энэ хилцэх асуудалгүй болсны гол буруутан их хурлын гишүүд биш байхгүй. Гол буруутан засгийн газар. Засгийн газар ингээд Монголд ч бай ер нь ямар ч газар бодлого гаргаж оруулж ирээд хуулиа батлуулдаг. Тухайн одоо их хурлаар парламентаар батлагдж байгаа хуулийн за бүр хамгийн муугар үзэгт 70 60 ч юм уу тий. Тэр хувийг нь засгийн газар оруулж ирэх хэрэгтэй. Эрчим хүчний сайд барьж орж ирэх хэрэгтэй. Хүүшээ манад ийм зүйл болохгүй. Энийг шинжилээ. Энийг шинжлэхийн тулд энэ бодлогын хувьд энэ хуулийг өөрчлөе гэж явах хэрэгтэй. Тэр зүйлийг та яаж оруулж ирэх юм бэ гэдгийг нь ерөнхий сайдаас асууад ерөнхий сайд ерөнхий бодлогоор би ийм бодлого барьж ийн гэдгээ одоо шилжил эгийн нэг сайд боллоо гэхэд за энэ асуудлыг ингэж шийдээ боловсруулаараа ингээд явах нь
Уг нь тэдний асууж байгаа нь зөв. яг Тэгээд яг амьдралдаа нөгөө нэг юм амьдрал дээр амар олон ирэх ашгууд нь зөрчилдөнгүүтээ юмнууд ингээд даасгахгүй шүү. Би яг энэ дэр эсрэг байр суурьтай байгаа. Нэг юм хоёр аргумент хэлмээр байгаа. Нэгдүгürt мэдээж засгийн газраас нөгөө нэг бодлого шийдвэрүүд ингээд заорж ирд юм байна ч тий. Гэхдээ энэ парламентын спикер бараг 155 дугаар тогтоолч үлээ эхнийхээ шийдвэрээр бага ажлын хэсэг байгуулад тий. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд дүнэлт өгөх шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт шинжилсэн хариулгыг нь боловсруулж оруулж ирэх гэдэг үүрэг өгөөд бараг гишүүн болгон дээр нэг хууль байгаа шүү дээ. Өргөн мэрс нь хаана байгаа? Хаана байгаа бэ? Яагаад хилцэх асуудалгүй байхад тэд нар юм оруулж ирэхгүй байгаа юм бэ гэдэг нэг юм асуудал. Хоёрдугаар асуудлын тухайд бол энэ засгийн газар бараг худалч хүнд түүхэнд хамгийн өндөр олон асуудлыг нөгөө яралтай хурмаар гэж оруулж ирсэн биш үү? Хилцүүлэхт. Наач тэгээд эсрэг юм ийм явцаахгүй. Нөгөө засгийн газрын оруулж ирж байгаа хуулиуд л аим тулцсан хоолой дээр хутга тавьсан юм шиг шуурхаа гэдэг гормоор орж ирээд байгаа. Тэр яг харахаар яг шуурхаа юм уу хэрэг үгүй шуурхаа биш те. Тэгснээ тэр нь дутуу байгаад нөгөө санал дүгнэлтээ авсан, бүрэлдэхүүнлэг хийсэн бүрэл. Одоо тэрний илрэл чинь нөгөө нэг хотын хурган дарга нар чинь сая их хурлын гишүүдийг загинж үзээд өөрсдөө алуулаад гарлаа штэ. За ямар ч байсан ингэж томилгооны процессыг явлаа тий. Асуулт хариулт хилцүүлэг өрнөлөө 126 гишүүнтэй парламентын тэн хагасаас илүү нь асуулаа. Араас нь 28 9 гишүүн үг хэллээ гэдэг ингээд процесс болоод за баасан гарагттай ингээд за ямар ч байсан нэг 94% гэдэг бол асар өндөр хувь хэмжээгээр ингээд шинэ ерөнхий сайдтай боллоо. Одоо энд нэг асуудал нөгөө түрүүн цомхон чадварлаг гэдэгтэй холбоотойгоор үүсэх байсан нэг асуудал болол нь одоо бүтэц бүрэлдэхүүн яах юм бэ? Тэ энэ 7 хоногт багтаад бид нар ингээд боогод авчнаа гэсэн чинь бас л толхилцоо ингээд учир зүг олоогүй юм шиг байна шүү дээ. 5 дахь тест амар гоё одоо өнөөдөр бичиж байгаа шүү дээ тий. Айгуу гоё. Яг хөө сэтгүүлчид бол ер нь өнөөдөртэйг илзуучих юм байна гэдэг ойлголттой өглөөцсөн байхгүй юу? Бүтцээ оруулж байгаа. Бүтцээ хууль орж. Би маргааш бүтцээ оруулж байгаа гэдэг хэлсэн шүү дээ. Өмнөх шөнө. Тэгээд унчаад тосоод тэр чинь тамгаа солилцсон байж байгаа тэр чинь. Тэгээд за бүтц нь орж ирэх юм 2 цагаас гэж ингээд л пижигнээд л ингээд одоо дараа чи бүтц нь ямар байх хэвтэй юмстай гэж ингээд асуувал яваад исэн чинь анх удаа сонгогдсон 38 гишүүний 30 нь зандаа шитрэг томилогддог шин тий. Томилогддог шин гарын үсэг гишүүн гэдэг үлээ. Анх удаа 80. Тэгээд залуу гишүүд нь 30 хүний гарын үсгтэйг болормоо гишүү аваач гэж байгаа. Тэгээд удирдах зөвлөлтөө гэж байгаа тий. Нэг ийм үйл явц явуулж байгаа. Энийний ард нь нам чинь өөрөө ингээд ингэх үйл явц эхэлсэн үү гэдэг юм зүгээр харагдаж байна. Одоо бүтцээс өмнөх шөнө нэстэ сайн ажиллаараа миний сайдаа. Гэснээр тий. За тэд нар тийм ирэх байгаа мó. Энэ яг зүй ясны процесс мөн үү? Окей, энэ чинь зүгээр ингээ ойлгож болно л та тий. Энэ чинь улс төр гэдэг чинь улс төр хийж ийн гэж харж болох юм уу? Би биш тий. А би энэ хүмүүсийг бүтц чинь ингээ хуулиар орж тий. Засгийн газрын бүтц бүрэлдэхүүн бүтцийн хууль орж ирэхээс наан нөгөө бүрэлдэхүүнээ яриад байгаа хгүй энэ гişүүд бол бүрэлдэхүүн. Тэгэхээр бүтцэд бойкот ингээ хийгээд юм хийгээд бүтцээр дийл хийх гэдэг нь шүү дээ. Байрн буруу. За тэд нарт өөр нөгөө нэг гарц байсан гэсэн үг үү те? Одоо шинэ бүрэлдэхүүн дээр ингэж ямар нэгэн үйл явц хийхгүйгээр бүтцээр нь бойкот хийгээд бүрэлдэхүүнд нөлөөлөх байсан гэж хэлэх гээд байна уу? Бүтэц. Уу яг ерөнхийдөө танхим өөрөө бүрдүүлнэ л те. Шууд улсын хурлын гишүүд ингээд халдаад байна те. За энэ гэхдээ нөгөө нөхдүүчин тэр намын хурал мурал юмараа хилцүүлж ийж одоо ингэж оруулж ирэх ёстой энэ гэсэн шаардлага бас дунд. Нэг асуулт байна. Бүтцээр бол конопт хөлөө. Үгүй шүү. Бүрэлдэхүүн дээр бол сонсон шүү дээ. Бүтцээр чинь бүтцийг батлахын тулд конопт нь шүү дээ. Тэр чинь хууль. Яамны тоо моо шүү дээ тий. Тэг хөлөө. Тэгэхээр maybe нэг гарц байсан байж дээ. Бүтцээр нь асуудал үүсгэх. Конопт бол явсан. За 5-гийн зөв. Нөгөө эрүүлэр харъя л да. За. Энэ хэд ингээд ер нь бол гол агуулга нь өмнө сайд байсан хүмүүсээ одоо ингэ болооч. За нэг хоёр дахь нь гендерээ бариач. За гурав дахь нь та юу яагач. Одоо ингээд ийм иргэдийн ихтгэлтэй энэ парламент орж ирлээ баг ингээд шинэ гишүүдээс тавиач л гэдэг ийм товчхон гур агуул байсан байхгүй. Залуу хүнийнүүдээр харахаар аяг зүв юм шиг тийм ахнар болоор байх шаардлага. Гэхдээ энэ шаардлагыг биш үү те. Зүгээр одоо жишээлбэл хувь гишүүнийхээ алтан бланк биш. Хувь гишүүний микрофон биш. Мэдгдлэр байж болно. Зүгээр өргөдөл дээр гарын үсгээр байж болно. Гэтэл энийг их хурлын гишүүний алтан бланк дээр их хурлын гишүүний гарын үсгтэйг авчаад өгчхөөр эн чинь нэг үндсэн хуулийн 39-ийн 3 бүтц бүрэлдэхүүнийг ярих. Үндсэн хуулийн 39-ийн 4 буюу нэг 2019 оны үндсэн хууль дээр ерөнхий сайд чинь өөрөө бүх юмаа мэддэг байя. Тэгэхгүй бол сайд бол нэг нь оруулж ирээд
чуулган дээр нөгөө томилгоогүй юугаа санал хураахаар энэ чинь ингээд гişүүд ирэх ашиг шингэчээд идэг юм а гэдэг бидний нөгөө сонгодог парламент руу явъя гэдэг байгаа зарчмаа гişүүн өөрөө устгаад байгаа хийж байгаа. Бүрэлдэхүүн ярьж болно. Биш бүтэц ярьж болно тий. Бүтэцээр санал хийж болох байхгүй. Хүүшээ одоо энэ нийгмийн хамгаалалаа ингээд янзлаач та нар ингээд энэ залуучуудаа ийшээ авчирч чинь бодлоо аялж уурчлаа та нар овоо гайгүй явж байгаль орчноос нь энэ соёл руу өгсөн чи одоо унчлаа ч юм тий. Ийм ойлголт окей байж болно. Гэтэл бүрэлдэхүүн яриад байгаа. Тийм хүн байгаа ч, эрэгтэй хүн байгаа ч, эмэгтэй хүн байгаа ч. Тэр бол ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрх нэг. Хоёр нөгөө их хурлын тухай хууль дээр чинь гишүүнд хориглох зүйлүүд байгаа. 44-р зүйчээ өөрөө тэрчтэй гишүүнд хориглох зүйлүүд. Тэрийн 44-ийн 1-8 дээр чинь хуулиас гадуурх зүйлийг төрийн байгууллагаас шаардах гэд байж идэг. Шаардах тэрийг одоо нэхэх гэдэг ч юм уу энэ агуулгатай. Гэтэл тэр хуулиас гадуурх гэхээр нөгөө нэг үндсэн хуулийн 39-ийн 4-ийг нэхэд байгаа. Энэ дээр гол алдаа нь энэ дээр явцсан. Бүр тэгвэл энэний цаана юу байгаа юм бэ гэд би зүгээр хувьдаа нэг хартаа хүн. Улс төрийн хартаа хүн. Тэгээ бодонгууд эн чинь ингээ зүгээр ингээ 70 80 гэсэн энэ 2 оны ардын намын тулаан болчихж байгаа. Бүр батлагдсныхын дараа энэ асуудал явчлаа гэж шүү дээ. Энэ бүр ингээ нөгөө нэг хамгийн анх нөгөө ихтгэл үзүү бишээ намайг гарах уу юу гэдэг баг хурл байлаа шүү дээ. Эндээс үүссэн. За энэ 70 оныхан бол одоо ингээ бүгдийг буцааж аваад занд шатар эднэр ингээ павер авч штэ цаашаа явъя 80хан чадахгүй байна. Гэтэл 80хан хэрвээ одоо ингэ 80хан алдчих юм бол 70 бол дахиад 6 уртдаа 10 жил. Тэгээ 10 жилийн дараа одоо шил би 92 оны хүүхэд 10 жилийн дараа 40 гарчих واخгүй. Тэнгүүд яг надтай адилхан ардын нам дотор байгаа 90 оны хүүхдүүд 80 гарч байгаа тийм 80 хөнөөлөх гэдэг байгаа. Капитализмыг алгах гэдэг. Тэгэхээр ийм зүйл дээр жишээлбэл одоо ингээд ардын намын одоо жишээл би бол дотроо тааж штэ тийм. Оюун эрдэнэч тэр Амар Баясгаланч тэр Нямбатарч тэр одоо магадгүй учраас мэдгүй ингээд 80 оных нь бүгд нийлэнгүүтээ бүр энэ талаас ардсан намын эвслийн 80 оных нь энэ дээрээ зуураад байгаа юм. Энэ зодон бол нэлээд цаашаа явах. Хэрвээ гал тэрчгтээ ингээд явах юм бол 80 хүн бол хаашаа хэцүү. Надаа болохоор харж байгаа нь шүү дээ тий. Балармаа гишүүн чинь нөгөө нэг анх ихтгэл үзүүлэхээс өмнөх үйл явцыг ингээд зүгээр ухраагаад байгаа юм бол оюун эрднийг улаан хамгаалж ирсэн цөөхөн гишүүдийн нэг Ариун Заяа, Болормаа, өөрхийн тий Бат найрамдал тэргүүтэй хідэн гишүүн байгаа шүү дээ. Байсан Болормаагийн баланкн дээр анх удаага сонгогдсон буюу жагсаалтаас орж ирсэн олон гишүүдийг аваад за түрүүний нэмэх нь он тоон гэдэг юм уу? Тий тоон Болормаа гэдэг. Орж ирээд ингээд зураад өнөөдөр бүр ил гараа зураг хөргөд харуулад ингээд явж байгаа нь оюун эрдний үйлдэл юм шиг зүгээр уншигч чинь нөгөө талаас олон хүний ирэх ашгүй шингэчихэж байгаа. Олон ирэх шингээд нэг юм дээр зангидагдаад Болормаагаар гарч ив. Тэгээд Болормаа яг ийм үйлдэл хийх хүн бас эрэгтэй юу гэдэг нь бас амар сонир. Нөгөө гадаадын хөрөнгө оруулалттай компаниас юм авсан асуудал нь ингээд цагдаа дээр шалгаж ирсэн ховдын цагдаа прокурор руу шилжүүлээд тэгээд өөрөөс нь та нөгөө мөнгийг буцаасан нь гэдэг асуулт асууж байгаа шүү дээ. Хувийн аудит хийсэн байгууллага нь одоо тусгай зөвшөөрөл цуслуулж байгаа шүү дээ. Тий. Гэдэг буюу одоо нөгөө Монгол улсын төрийн дээд эрх барих байгууллагын гишүүн нь гадаадын байгууллагаас ямар нэгэн санхүүжилт авахгүйгээр л гишүүн болох ёстой. Яагаад гэвэл гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Энд чинь эх орныхоо төлөө үйлчлэх ёстой гэдэг ганцхан юм дээр зангигдсан гишүүн гарч ирэх ёстой юмыг зөрчсөн байж болзошгүй гишүүн ийм үйл хийж байгаа зүгээр надаа ёс зөв буруу юу гэдэг зүгээр хардлага байна. Яг хөө шаардлага одоо тавьж болно. Тэнгүүтийн чинь нэг юм юу яагаад шүү дээ. Улсын хурлын асуудал биш яагаад. Засгийн газрын тэргүүн өөрийнхөө танхимал бүрдүүлэгчтэй. Энэ өөрийг нь ингээд бүр их нөхцөн мөн хууль юмар. Тэнгүүт нөхдөө болохоор улсын хурлын гишүүд чинь болохоор нөгөө юугаараа намын дүрмээрээ болохоор эдгэр чинь баг хурлын гишүүн байгаа ч тийм. Үгүй яг одоо энэ улс төрийн намын асуудал байгаа шүү дээ. Гишүүн биш нэлээд олон байх шүү. Нөгөө автоматар дүрм дээр бол тийг заасан саналын ирэхгүй гэж болно л доо. Автоматар бол баг хурлын гишүүн мүү. Тэгэхээр энэ нам дээр засгийн газрын одоо хэнийг засгийн газрын тэргүүн танхимдаа хэнийг ажилуулах вэ үгүй вэ гэдэг бол энэ намын асуудал байгаа байхгүй. Нам дээр ярьж болно. Улс төрийн шаардлага тэнд байж болж байгаа. Тий. Тэн дээр ярьж болно. Улсын хурлын гишүүн ерхий сайд тэгж нөлөөлөх. Би бол ингэж харсан шүү. Оруулаад ирсэн хүн дээр яг хилцэх үед нь одоо комментээ саналаа хэлж болно тий. Та минь одоо яагаад удавдаа гэдэг шиг одоо ярьж байна. Тэр коммент өчгүүл гэж таа. Коммент хийлээд ч тэр нөлөөлөхгүй байхгүй. Тэгээд тоохгүй бол тоохгүй. Гэтэ ийм шүү. Энэ ерөөсөө нөгөө нэг улс төрийн туршлагал энэ дээр харагдаж байгаа гэж би бодож байна. Одоо жишээ нь энэ ингээл тий кабинетаа өөрөө ингээд бүрдүүлэх хэрэгтэй гэж байгаа боловч яг ерөнхийсээ толгой мэдээ бүрдүүлдэггүй гэдгийг одоо сая унсан ерөнхийсээ хэлсэн шүү дээ тий. Миний бүрдүүлсэн засгийн газар дотор миний тавьсан хүн овроо.
Ингээд фракцаас те ингээд бас нэг засгийн газрын урт настай байхын тулд за эндээс нэг 2 хүн, эндээс нэг 3 хүн гэдэг ийм юм бол хөшигний ард явдгаа гэдгийг унсан ерөнхий сайд хэлсэн. Тэгэхээр энэ улс төрийн туршлага байна гэж хэлээд байгаа нь одоо тэр хэлээд байгаа тавигдах гээд байна гэж эднэрийн сандраад байгаа 70 оныхон хөшигний ард улс төрөө хийцэн байгаа байхгүй юу? Тэр ерөнхий сайдад нөлөөлдөг юм уу? Яадгийн те? Тэр процесс өсөж хөшигний ард яваад байгаа. Шинээр сонгогдсон залуу гишүүдийн тухайд гэдгийг юм уу? Туршлагагүй учраас хөшигний наан ил өшиг хаагдаагүй байхад гэдэг юм уу? Тэгээд явчлаа тоглолт. Гой одоо хэдүүлэн ингээд өнцгүүд яриад штэ. Ингээд ийм учраас ийм гэдэг юм яриад штэ. Шинэ гişүүд яагаад гэвэл ийм юм а гэдгээ ил гарч ярьсан хүн амар зөв. Балгармаа гişүү ярьсан. Нэг юм зарчмын 3 шаардлага тавьсан юм аа. Нэг юм бөөрөг хийлсэн их. Цаас мас гаргасан юм уу? Тий. Цаасын гаргаад тавьсан. Та. Ийм амар аядуухнаар ярьж байгаа. Балгармаа гişүүнээс асуугаад нөгөө сэтгүүлчд асуусан штэ. Ах нарыгаа сайднараар биш бид нарыг сайднараар оруулаач гэдэг шахалт юм байна штэ гэж асуухаар. Үгүй тэгээгүй шүү. Энэ бол зарчмын шаардлага шүү. Тэгш эрхийг хангах. Юу тэгш эрх? Юуны тэгш эрх? Юуны тэгш эрх юм? Тэр ойлгомжгүй. За тэгээ хоёр дахь нь болохоор хүйсийн тэгш эрх гэдэг нөгөө баасан жаргал гишүүнтэй ойролцоо гендер баска гишүүн 40 гэсэн, балгармаа гишүүний цаасан дээр 30 гэсэн. За гурав дахь зарчмын шаардлага гэдэг байгаа нь болохоор хүлээн зөвшөөрөх төвийц байх ёстой засгийн газрын. Тэр гişүүд барьцгүй. Аюу дэм юм. Хиний хүлэмжшөрөд хиний Тэгээд тэр нөгөө нэг 30 чинь амар гоё ил яриад ярмаар байгаа тий. Ягаад буруу гэвэл бид нар ингэж үнсэлж байгаа учраас би энэ гар үсгэж зурсан. Ярмаар байгаа тий. Гоё бөөнөрөө суучид байгаа. Гэхдээ ярихгүй мэдээлэл хийхгүй байгаа нь амар тийм жол болгочих. За 70 оныхон бойкот хийд юм байж. Гэхдээ одоо бүр ингэж төлөвлөж хармаар байна шүү дээ. Энд парламентод байгаа эрх баригч намын олонхыг бүрдүүлж байгаа энэ нам дотор 70 оны хэдэн хүн байгаа бэ? Тэр 70 оны хэдэн хүнийх нь хэдэн одоо сайд байгаад ингээд нөгөө гулс сурын гэж хэлээд байгаа ингэж яам дамжиж дахин засгийн газарт орж ирэх гээд байгаа юм бэ? Огт орж ирээгүй юм уу? Энэ засагт багтаагүй хэд байгаа юм бэ? Тэр гэж ялгаж харвал зүгээр яг би нөгөө ер нь бол тэгэл бүх юм тун штэ. Тун нөгөө имийг хэтрүүлэх юм болохоор болно гэдэг шиг бүх юм тунд харуулах л тухайн асуудал. За тэр 70 нь байд юм байж, 80 нь байд юм байж, эмэгтэй нь байд юм байж, эрэгтэй нь байд юм байж, тэр халах бурайд нь байд юм байж гэд ингээд нэг юм баланс хангачиж үнэхээр болдгоо юм бах та. Үгүй салбарын одоо салбар толгойлох гэдэг шүү дээ. Тэ салбар хэрэгцсэн сайд томилоход эрен дээр чи одоо оны ялгаа, хүйсийн ялгаа ямар юм бэ? Уг нь бол тийм. Үгүй тэр чи хамаатай болчиход дан далаасаа гэдэг шүү дээ. Бидний туршлагын харгалзаж тэр салбар тэрийг хариуцуулдаг болохоос тэгээд чи ерхий сайдтай нэгэн сайд бол ягаа сайн 4 илэрч болохгүй. Үгүй зүгээр зарчим нь юм баймаар байгаа хгүй. Манай 30 заяа. Манай залуу гişүүд ингэмээр байгаа. За ингээд уйлах гэж байгаа хуучин сайд нар нь орж ирээд мэдгүй чуулган дээр юу хийсэн ажлаа хамгаал сонсъё. Нээлттэй сонсгол хийчих. Гэвэл айгүй гоё ажил хэрэгжүүлсэн. Чи юу хийсэн болоод юу хийж байгаа дутуу үлдсэн болоод чи энд уйларч ажиллаж юу хийх гээд байгаа гэдгийг яриул окей явахгүй да тий. Зүгээр л олон сонгогдсон учраас хөгшин учраас эрэгтэй учраас гэдг нь өөрөө амар тийм үнслэлгүй болчиход байгаа. Би тэдний нөгөө нэг юм хэмжих гээд байгаа хэмжигдэхүүн хэмжих боломжгүй хэмжигдэхүүний тухай яриад байгаа байхгүй. Одоо чинь хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэн хүлээн зөвшөөрөгдсөн? Хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг яаж үнэлж дүгнэх юм те? Эсвэл сайн ажилласан гэдгийг бид нар яг ямар шалгуураар хэмжих юм бэ? Үйл ажиллагааны хөтөлбөр биелсэн үү үгүй юу? Энэ чинь бол бүх асуудал шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө нэг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө дэвшүүлж байгаа зорилт хэмжиж байгаа нэг ч хоёр ч жоохон гачин юм байдаг шүү дээ. Энийг нөгөө нэг угаасаа засгийн газрын үйл ажиллагаа хэдүүлээ ингэ заяа. Бүр эрх ашгуудын бүр хойшин тавиа заяа. Ингээд бүр одоо улс төрмөр тэр он хүйс мүс царайлаг царамтаг наа хойшин тавьжаад энэ танхим дээр одоо ямар хүмүүс орж ажиллавал зөв юм бэ гэдэгт хариулт өгвөл гэж зөвөр ирнэх хувь. Ийм хүн байвал эн чинь урт настай нэг удаан жаргалтай нэг ийм ажил хийгээд эдийн засаг амар хэцүү болчихлоо шүү дээ. Хугацаа алдах станцсан дэлбэрсэн багч ажиллаг яасан юм рэ шүү дээ. Тэгвэл хэн очвол хамгийн зөв юм бэ гэдгийг яриул. Одоо жишээ нь сайн гэдгийг бид нар олон сонгогдсон гэдгээр хэмжих нь зөв юм уу буруу юм уу гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Сайн гэдэг нь 70 оных байх хэвээр 80 оных бол туршлагагүй гэж шууд өөрөөсөө хэлэх нь зөв юм уу буруу юм уу гэдэг асуудлын тухай ярих гэдэг шүү дээ. Үгүй ээ. Яамны ажлыг сайд хийд юм уу одоо төрийн аппарат хийд юм уу гэд ингээд дахиад ярина л. Төрийн нэрийн чухал юм уу одоо тий? Төрийн нэрнүүдөө сууж байгаа. Яамтын газар агентлагийн дарга нь илүү чухал юм уу эсвэл одоо юу чухал юм уу? Сайд нь чухал юм уу? Тэгтээ ч удирдлага чухал шүү. Яагаад тэгэхээр одоо зүгээр л жирийн нэг байгууллагаар төсөөлөд үзэхэд байдгал хамт олон байж л байдаг ингэдэг. Тэр удирдлага хэн байгаа вэ?
гэдгээс хамаарат тэр байгууллага те нэг сургууль байсан ч цэцэрлэг байсан ч өнгөтэй өдтэй байх үгүй юу гэдэг чинь тэр хамт олныг яаж зохион байгуулж удирдах чиглүүлж байгаа гэдгээс бас тодорхой хэмжээгээр шалтгаалдаг шүү дээ. Тэгэхээр яг сайд бол чухал гэхдээ ямрын сайн ямрын муу гэх юм бэ гэдэг тэр хэмжээсээ тодорхой болгочвол эсвэл бүр амар болж байгаа. Тагой юу? Одоо бүтэц баталсны дараа одоо нөгөө тий одоо энэ нөгөө оюун эрдэнэтэй хамт ажиллаж байсан сайд нар чинь дараагийн сайд томилогт хүртэл ажиллаа хийнэ. Ажиллаа хийж байгаа энэ сайд нарыг бүтэц батлагчдын дараа юу хийвэл яг вэ? Одоо чинь тэр нөгөө тайлангийн тавьд усыг уурал чинь тэр засгийн газрын гишүүдээ сайхан голдоо суулгаж байгаа ч юм уу те асууж болно шүү дээ. Сонсголоор оруулж бол эрхэн нээлттэй тайлангийн тавилттай. Жишээ нь шинэ засгийн газар бүрдснээс хойш 24 оны засгийн газар бүрдснээс хойш засгийн газрын 100 хоногоо жишээ нь хийгээгүй. Тайлангаа тавиагүй. Бүгд тавьдаг ус тавиагүй. За тавиагаа юу гэж харж байна? Юун дээр? Зүйн одоо ямар байвал зүв юм? Нөгөө хүйс мүйс одоо бүгдийг аваад хайчих л таа. Нам мам устөрчлөлт юм. Хоёр юм ярьж болох. За эхнийх нь устөр талаасаа. Юу чухал юм бэ гэхээр одоо ингээд дахиад нэг засгийн газар унахаар ингээд нэг юм бүр паникнд орох гээд шүү дээ. Тэгэхгүй тулд одоо ингээд энэ улс төрд байгаа хамгийн боломжтой нөлөөтөө гээд ачаагаа дагаа аваа явуучих сайн бүрдүүлэх хэрэгтэй байна. Нэгт. Улс руу даахын хажуугаар тэр хүмүүс чинь нөгөө зөвхөн ингээд нөгөө нэг юм энэ хүн чинь сайн штэ би энэ хүнийг одоо ч хүмүүс ингэж штэ мүүдийн болтыг шууд хотын дараагаар тавиач. Уг нь ингээ гой сонсогд. Гэтэ тэр боломжгүй те. Окей болно. Тавьсан ч гэсэн тэр хүн тэр иргэдийн хурал дотор ороод хуулиа явуулахгүй засгийн газар дээр очиод лобби хийгээд асуудлаа яриад явахгүй. Уусаа хууль гэдэг чинь тэгэл манай лобби гэдэг үгийг муу гэдэг зүйлээс хараад байгаа болохоос нээлттэй лобби бол зөв байх хэрэгтэй. Уусаа улс төрд байдаг үлээ. Лобби амбиц хоёрыг буруугаар ойлгодог байна. Тий, айгүй ингээ буруу ойлголт байгаа явцсан. Тэрийн шиг ингээд одоо олон жил ажилласан одоо нөгөө гишүүдийнхээ хүрээллийг татсан ч юм уу те мэдлэг нь ингээд сая одоо за энэ зан шатрагддаг хүн болж ийн гэдэг шиг зүйл байх юм бол хуулийн давхар явчихна, засгийн тогтвортой явчихна. За хоёр дахь нь үнэхээр ажиллаа мэдгүй хүн цоо шин хүн ч юм уу те эсвэл нөгөө нэг юм бялуу хуваарлаж байгаа юм шиг өгчхөөр ингээд тэр яам хэрхэн яаж давхарч байгаа харж штэ. Тэрийн шиг зүйл болохгүй тул үнэхээр л одоо нөгөө нэг хэмжиж болохгүй хэмжүүрч гэсэн одоо ингээд бид нар хардаг штэ. За улс урт гэдэг сэтгүүлч болвол олон жил ажилласан. Хуулийн салбараа мэднэ. Арай шудлаа явахгүй та манай. Усаа бол ийм. Усаа энийг чадна да. Дөнгөж төгсөөд гарч ирсэн би ч юм уу эсвэл хин нэгэн хүн байхад за мэдхгүй дээ энэ хүн явах болов. Юмыг нь хараагүй дээ, ажлыг нь хараагүй дээ. Гэдэг шиг ийм хэмжүүрийг ингээд өөрсдөө үнэн бодит орой тавиад тэгээд нэг засгийн газраар бүрдүүлэх шаардлагатай байна. Би гэхдээ энэ 7 хоногт бүтэц бүрэлдэхүүн орж ирээгүй шалтгаан зөвхөн энэ 30 гишүүнээс болоод ингэсэн гэж бас бодохгүй байна. Зөвхөн миний нөгөө баталгаатай биш их сурвалжаас олж авсан мэдээллээр тамхины цэгээс үү? Тийм, магадгүй байгаа мэдээллүүдийн энэ хоорондын учир шалтгааныг бодоод үзэхээр нөгөө нэг манай засгийн газарт орох урилга хүлээж авсан жижиг намууд яамаа болсон гэж ингэж ойлгож байгаа. Аль номууд одоо? Та дээрээс яам голдог хинбэ? Тэд нар яамаа болсон нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар сайдын квота болсон. Өө манайхын хараа нэг үдээ хоёр. Эдний хоёр байхад манайхын хараа юм байдгийг. Ийм асуудал оюун эрдэнэ өөрөө энийг үүсгэчихэд бугаачиж байгаа байхгүй. Яасан гэхээр 8 конопор 8 сайдаар 42 конопыг тэд нар чинь ингэ татчихсан шүү дээ. Татчихсан. Одоо тэгсэн чинь 42-ыг гаргаад зөөрч орж байгаа шүү. Тий. Одоо хүн ном гэхтэл 8 коноп. Нөгөө хэдэн 4 16 конопыг айгүй өндөр үнээр худалдаж авах гэдэг байгаа байхгүй юу? Би одоо ч 100000 төгрөгөөр би өмнө 42 чихэр худалдаж авдаг байсан бол би 100000 төгрөгөөр 16 чихэр худалдаж авч идэх гээд шүү дээ. Тэнгүүд нөгөө хэд чинь засгийн газар угаасаа окей. Тэгвэл бид нар болиё гэдэг зүйл хэлчихнэ. А тийм учраас хүн ном 2 байсан судлаа 3 гэж нэхин дор чандын байсан позишноо дээшлүүлж эдийн засгийн нэг нь за номтой 2 бол би энэ лүүж орох уу юу? Окей. Надад айтайхан санал тавил үгүй. Намтай 2 бүр ил хэлсэн штэ. Сэтгүүлч нөгөө нэг сэтгүүлчдээс асуугаад тэгсэн чинь 3 юм гэж аахгүй. Итгэл төрөхгүй байна. Таалагдахгүй байна. Тэгснэ нэг нь юу гэлээ нэг юм 3 юм хэлж аахгүй. Тэр чинь нь бол таалагдахгүй байх шүү. Энэ чинь шалтгаалж төрөхгүй шүү гэж хэлж байгаа штэ. Ийм боломжтой таалагдаагүй нэг гэсэн үг санал нь 16-гаа мураад зарим нэг гишүүд нь сүүлээ шаргуулж гүгээд байгаа ардчилсан нам дахиад санал тавих хамтрал ийм боломж бий. Энэ хэд ингээл нөгөө хусмаа чамлна гэж ярьдаг байлаа. Сонссон өвчтөрийн тэр
хин дээр Туван дээр. Зандан шатар ерхий сайдын хэлсэн тэр нөгөө төгсгөлийн үг байсан. Би яг хаана ясна санахгүй. Нэг асуулт бидний өмнө угаасаа байгаадсэн. Арчсан намыг гаргачаад арчсан намын байгаа мөрөг хөтөлбөртөө явах юм уу? Нөгөө орж ирсэн хүмүүсийн мөрөг хөтөлбөрийг хуулийн заалт болгож хууль болгож батлуулаагүй нөгөө хоёр намыг яах юм? Хамтрал байгаа шүү дээ. Мөрөг хөтөлбөр өөрчлөх үү гэдэг хүлээлт бол надад байгаа. Тэгсэн чинь мөрөг хөтөлбөрийг өөрчлөхгүйгээр явна гэсэн баг. За энэ үгний цаана юу байна гэдэг дахиад нөгөө балиар хартаа хүн. Хашаа дээ л та. Магадгүй хэсэг явж үзье болохоо бол аныг оруулж ирье. Эсвэл нь ямар нэгэн байдлаар ярьж байгаад аныг оруулж ирье гэдэг орон зайгаал үлдээхийн тулд мөрөг хөтөлбөрийг өөрчлөхгүй гэж байгаа юм. Туван сайд бүр их цагаан хэлсэн шүү дээ. Аны бүх сайд нар ингээ гарч байгаа марж байгаа ингээ амар сөрөг юм хэлсэн баггүй юу? Аныхан масар нарууд. Тэгсэн чи Туван сайд ингээ чадвартай ингээ сайн ажилласан хүмүүсээ ингээ баг дахиад ураарай. Нөгөө муу идчихээн гэдэг. Нөгөө муу ид чинь төрдөө зүтгэхэд билээ ингээ байгаа Чи асуулттай намайг өрөөл би ирнэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би яа гэж тал тэгэл. Уушлаггүй танаа сайт нөгөө засгийн газрын үйл ажил нөгөө засгийн газрын гишүүд энэ яригдж байна. Прогноз дэлгэцсэн байсан шүү дээ. Тий. Тэр одоо өөрчлөгдөж гэнэ үү? Одоо яг энэ нөхцөл байдал би бол тэрийг ингээд шууд бодож байгаад ингэ харж байгаа таахгүй шүү дээ тий. Бас л олон талаас Айгу олон талаас цуглуулж байгаа. Тэг ингээ худлаа хэлчих юм бол худлаа гэдэг зүйл авчихна. А яг хөө тэрний араас зүгээр надад гişүүд ч юм уу улс төрийн хүрээнийхэн ямар юм хэлж исэн гэхээр ортоо байна. За багтаа наая гэдэг зүйлийг ярьж исэн. Мэдээж өөрчлөлт юм гэсэн. Сая энэ нөхцөл байдлын дараа ингээд хэцүүлчлээ. Гомгороо иргэх магадлал үүсчлээ. Зандан шатар нөгөө айхтар юмыг зохицуулдаг, эвэлдэг хүн буцааж хурааж авчрахгүй болвол энэ ингээд нөгөө нэг үлдэнэ гэжсэн гişүүд нь болохоо байгаад хоорондоо бүр ингээд сүултээ ингээд шууд 30 хэдэн гişүүн нэг талдаа гарцсан. Энд чинь ардын нам дотор ингээд жинкнээсээ 32 35 33 гэдэг шиг үүсчихэж байгаа юм. Хэрэг эхлэх газрын дарга ягаад учрал байхгүйсэн? Бид хэрэг гайхсан. Яг гайхсан юм дээр. Олон зүйл байна шүү дээ. Танай прогноз дээр хэн байсан? Хин байсан. Бям цогт байсан. Одоо хэрэг эрхлийн дарга гэдэг чинь хэрэг эрхлийн дарга гэдэг чинь юу байхгүй юу? Ялангуяа ардын намчин ингээд нөгөө мэрэг тэрэ барьдаг аюу тийм одоо юу хин хүмүүс диктатор гэдээ буруу яриад. Гэхдээ энэ бол нөгөө нэг юм институцийн онцлог нь байхгүй. Хэрэг эрхлийн дарга болсон бол дараа нь намын гинсэг, намын даргын төвшин рүү явж очино. Ерөнхий сайдын төвшин рүү очих хэрэгтэй юм. Гэтэл сая учрлыг тэгж түлхэж оруулж ирсэн. Одоо 80 он дахиж боломж өгөхгүй. Учрлыг дахиж одоо хин хоёрд нь бол улс төрийн түр хаашаа суулаа штэ. Амар Баясгалан гэдэг хүн яах вэ гэдэг эргэлзээнд орчиж байна. Учрлыг дээшээ тавьчих юм бол энэ хоёр 80 оныхон дундаа онцгой байдал үүсэж байна. А хоёр дахь нь 70 нэгтрахчл байгаа юм бол 80-та дахиж хамтрахгүй юу гэдэг нэг юм үүсэж. Үе хоорондын юм үүсэж штэ. Гурав дахь нь нэг юм сая учрал руу энэ бол ингээд амар их чиглэсэн тий. Засаг дотроосоо ажиллаа гэдэг нэг юм яваадсэн. Тэгээд учрал өөрөө баг тэгээд шадар сайд дээр ч юм уу эсвэл бүр гарыг гээд хэрвээ бийл байсан бол тийм зүйлийг ярих бах. Энэ дунд орчхоор ч ингээд нөгөө тал талын хавчлага дунд байж ирснээс шууд 80-таагаа нэгдэл нөгөө тал руу гараа явсан дээр байх. Нөгөө одоо бусад юм дээр засгийн газар чинь ингээд би энийг аавн тэрийг аавн гэдэг юу н шийдэх ямарч боломж байхгүй. Нам дотрооч бай хамтарсан ч бай маш олон хүний эрх ашгийг хангаж байж тэн дээр улс төр удаан тогтох учраас өөрөө сайдууд дээр бол ингээ хүмүүсийн саналыг авчиж байгаа. Хэрэг эрхлийн дарга дээр аль болох нөгөө ерхий сайд хамгийн ойрхон хүн учраас шууд өөрөө бодно. Тэгээд Бямцогт Зандан шатар гэдэг хоёр хүн чинь ойрхон байсан уу ойрхон байсан нэг үе. Дээрээс нь тэр нөгөө алдартай нөгөө хууль биш үү? 12 оны хөрөнгө оруулалтаа. Тэр хууль дээр чинь хамт явж исэн хүмүүс бүлгийн дарга байхад нь Зандан шатар тэнд юу байсан? Гинсэг байсан гэлээ. Гэт ийм өөр юм нарийн харилцаа нэгтрлүүд байна тий. Гэхдээ би яхав зүгээр лавгагийн энэ прогнозыг харах юм бол түүнд батлан хамгаалах юмнаас илүү зохиндоо гэж ботсон. Гэхдээ би чиний энэ прогнозыг гаргаж ингэж харж байгаад чи яагаад боловсролын яам дээр дахиад хүн нам гэж бодсон юм? Боловсролын яамыг тэд нар нэх байх. Яхаараа. Бид нэр байцсан. Наач нөгөө эцсийн зүйл биш байхгүй юу? Салбарынхаа юм байсан. Боловсролын яам нэх. Ардын нам дээр чинь хоёр гишүүн ингэж байсан. Ундрамхийн хоёр яваалаа гал да. Тэрний юм. Гэхдээ тэгээд магадгүй ундрамж орж ирэх боломжтой. Гэхдээ миний л итгэл өмчлөлт таамгаар бол хүн нам боловсролын яамч өөрөө ийм одоо орон нутгаар дамжсан хөл үсгэж болох итгэн салбаруудын нэг байхгүй. Тийм учраас би тэгж утсан байхгүй юу? Нэгдүгээр сонгуульд одоо ингэж хөл гар гэдэг юм уу энэ агуулга байж болж байна. Хоёрдугаарт 2026 оныг боловсролыг дэмжих жил гэдэг толгой өгөөд за ингэж толгой өгч байна гэдгийг тодорхой хэмжээний санхүүжилт шийднэ гэсэн үгийн салбарт. Нэгэнт тодорхой хэмжээний санхүүжилт шийдэх гэжээж яагаад автор нь хүн нам байна гэж
Тэгэхээр магадгүй тэн дотор буцааж авъя. Энд ингээд нэгэн санхүүжилт зараад төсөв мөнгө тавиад том асуудлуудыг зөрөгтэй шийдэх гэж байгаа бол авдрам ч гэсэн манай нам байх хэрэгтэй гэдэг ийм Энэ гардын ном Хэдүүлээ ингээд энэ хүн нам цаасан цаасан яриад байгаа шүү. зурна шүү дээ. Хүн төвтэй байх хэрэгтэй гэдэг. гэтэл хүн нам дээр нэг нюанс байгаа шүү дээ. Магадгүй найдлаа гişүүн эрчим хүчний яам гэдэг. Тэ одоо энэ үнэхээр хоёрдугаар ээлж хоолндоо орох гэж байгаа бол бас нэг ийм амбиц бас уулан байгаа байх гэж бодсон чинь ган зөрөг гэдээ ороод ирэнгүүт би. Энэ бас нэг ийм дүр байсан да гэж. Ган зөрөг гэдэг хүн чинь ер нь бол намынхан гинсэг. Тэг ингээд өөрийнх нь маян тэнч дээр ингээд юм урд гараагүй гэдэггүй. Ер нь ингээд юмнаас хойшоо суусан хоёр хүний нэг байхгүй ган зөрөг. Дээрээс нь одоо тэр зөвлөх хийгээд байгаа боловсролын яам дээр зөвлөх хийгээд байгаа гантлах те. Энэ хоёр хүн байна. Тэр ингээд намын гинсэг гэдэг чинь нэг тийм жижиг албан тушаал биш байхгүй. Найдлагаасаа өмнө магадгүй сайданд яригдахгүй юу гэдэг хэмжээнд л байгаад байгаа. Гинсэг байх. боловсролын яам дээр илүү нөгөө зөвлөлийн дарга марга гэдэг илүү агрессив болохоор бас урдуурын гişиг магадaltaй байх. одоогийн боловсролын сайд дээр өстэй амар урам хугарсан шүү дээ. Нөгөө сул нөгөө хүн намын гишүүн байхдаа бол ингээд боловсролын салбарыг аюул сайн мэддэг ингээд ойлголттой юм шиг ингээд хүлээлт үүсцэнсэн. Ороод мань хүн 11 сар ажилласан чинь нэг айгүй чангалгууц юмсэн тий. Салбартаа жижигцэн ингээд одоо боловсрол судлаасан хэлээд байгаа. Хооломолоос солиол тий. Нэг юм айгүй сайн юм хийгээд жижигэн юм яриад бодлогын салбарын гүнлүүн орсон юм огт яриаг. Тэгэхээр энэ салбарын хамгийн чухал салбар шүү дээ. Миний үр хөвгүүд сурж байгаа хүн болгоны өрх хэрэгт хамаатай салбар ахгүй та. Тэнгүүт хүн намын сайд үнэхээр гологдсон. Тэгэхээр дараачих дээр нь амбицтайгаар ардын намж хүн намж гарч иж өсөрч байгаа нуусаа баг зөв. Хууль зүйн хувилбар хийн. Мөнхбаатар инх хоёр. Өндөр инх хоёр баха. Тэгж байна. Мөнхбаатар сайд тэгвэл Батлан хамгаалах руу зүтгэж байна. Мөнхбаатар сайд Гишүүн. Мөнхбаатар гишүүн баг бүлэг дээрээ үлдэж магадгүй байх. Батлан хамгаалах рууч бас таны хэл дээр явж магадгүй. Гэтэ би ягаад инх хоёр байж магадгүй гэхээр одоогийн ерөнхий сайд чинь ингээд зовлонд ороод шүү дээ. Одоо ингээд засаг байгууллагатасаа эхлээл өнөөдрийн зовлон үүсчлээ шүү дээ. Өөрийнх нь шууд ирсэн зовлонтой тий. Зовлон болчихж байгаа. Тэгэхээр хуулийн сайд, сангийн сайд гэдэг хоёр хүн бол одоо баруун зүүн хоёр гар орж ирж байгаа бүх хуулийн сайдаар дамжих хэрэгтэй. Хуулийн сайдын ажиллагаа сайн байж нөгөө түрүү миний хэлдэг засгийн газар 70% өргөн барьдаг гэдэг шиг хууль зүйн яам засгийн газрынхаа хуулийн бас 60-70%-ийг нь боловсруулж наачааш нь тавьдаг. Сангийн сайд бол бодлогоор тэр мөнгө санхүүгийн юмыг хийдэг учраас тэр хоёр дээр хамгийн сайн бөгөөд хамгийн хүчтэй л хүн тавих авсан дээр байна. Мөнхбаатар гишүүн ингээд ирэх боломжтой ч гэсэн зүгээр миний л боломжтой ч яг хүсэлтэй. Одоо нөгөө нэг юм меритээ ярих юм бол ингээ 2 3 сонголт хийсэн тий. Мянган орны дарга мар хууль зүйн үзүүгээр явуулсан бүлэг. Одоо цогтоод иргэшүүлэлт ярихгүй юу? Мэнэр юу байхгүй. Нөгөө нэг юм зангараг цар хүрээ бол бах та. Цогтбаатар гэдэг хүн уг нь бол яригдах боломжтой мянган орны дарга хийж штт тий. Тэд нар нөгөө нэг юм сүү хотуудын фракцийн зарцсан. Гэ дэмжлэг нь буурсан. Тэгэхээр цогтбаатар гэдэг хүн 70 тооны хүн шүү. 60 байраа. 70 тонн. Хин хэрэгтэй юм бэ гэж бодох хэрэгтэй байна. Засгийн газарт нэг юм жоохон мя томилгоо очдөг яам бол байгаль орчны яам штэ. Дандаа бэлэглэлийн журам. Тийм хамтарсан газар очдөг эсвэл нэг юм сулхай ямар муухай хэлт юм манаа сайдыг уу. Үнэн штэ. Дандаа бэлэглэлээр очно. Тэгээд тэр нэг sorry. Нөгөө хуулийн сайдын томилгоог сая BDD хооронд яригдлаа штэ тий. За магадгүй нөгөө нэг хамгийн эмзэг цэгнэ гэдэг нэг хин Мөнхбаатар хэлжсэн шүү дээ тий. Энэ боллоо шүү гэдэг шиг магадгүй энэ засгийн газрын хамгийн томилгоон дээр хамгийн том яригдах яам бол хуулийн яам. Энд дэр ингээд өндөр инх хоёр гэдэг хүн очвол яах юм. Мөнхбаатар гэдэг хүн очвол яах юм. Амар олон их ашиг зөрчил. Өндөр инх хоёрыг зүгээр үйлдэлийн зураг гэж байгаа шүү тий. Оюун эрдэнэ унах хэсэг асуудал дээр бол хүчтэй байсан. Дуурж байсан, явж байсан. Тэгээ сүүл нөгөө цагаан байрны үүдэн нөгөө намын 7 дугаар баг хурлын үүдэн таарсан чинь хөдөлсөн асуултанд хариу болохгүй. Зэлтэй гарч. Тий. Тим юмд хариулахгүй. Тэр гэхдээ хөтлөөгүй л асуулт байсан шүү. Хөтлөөгүй асуулт байсан. Айгуул асуулт шүү дээ. Тий, гайгүй асуулт байсан. Тэгээд мань хүн юу ч хэлээгүй. Тэгээд ингээд айгүй тийм official-ны байгаад хуралдаа орсон. Энэ ч нуу санал уралж юу та нарт хэлсэн. Ингээд гэхдээ нөгөө одоо энэ нөгөө нэг урилга хүлээгээд авцсан
магадгүй сандал суудлаа голоод байгаа байж магадгүй энэ намуудын өрсөлдөө юун дээр явж байгаа вэ гэхэлэр эрчим хүч уулуурхаа 2 дээр л явж байгаа байх та. Замтай эрчим юм магадгүй гэж Одоо бодсон. эрчим хүчин дээр чоожог солихгүй. Улирах сайд дээр одоо юм байна. Ер нь үлээ За, гэсэн. улирах нэр дотор хамгийн хүчтэй яригдаад өнөөдөр баг амаараа хэлцэн болж байна. За жавхлан улирах юм. Тийм. Энэ хүн Улирч магадгүйгээд яваад байжсэн чинь төсөв доддох юм уу гэдээ асуухгүй. Тоддохоор болсон 2.3 их нийт. Өөр юм ярихгүй гэнэ яваад гэсэн. Тэгээд тоддохын маань хүн мэдж гин, ажиллаж байна. Цаашдаа байхгүй байсан бол би л хариулахгүй шүү дээ. Гэдэг шиг зүгээр үг үйлдэл нь бол мань хүний үлдэх юм байна гэдэг юм яасан. Тэмүүлэн гишүүнийг эдийн засаг хөгжлийн сайд уу, сангийн сайд уу гэдэг айгүй их прогноз явсан шүү дээ. Тэмүүлэнгээс энэ амар утгагүй байхгүй да. Төсөв нь 2.1 эдэн их 80-аар тасарчаад байхад сайн ажилласан гэдэг шалгуураар буцааж болох юм уу? Хин сайн ажилласан. Одоо энэ нөгөө нэг энэ шалгуур бол биднэрт ингээд нүдэнд ил харагдаад гарт баригдаад байна шүү дээ. тэгээд Тэмүүлэн сайн ажилласан гэдэг шалгуурлын дараа суулж суулж шүү дээ. Тэмүүлэн амар хүчтэй ярьсан тийм. Цугулж байгаа. Нөгөө бас хүлээлттэй олон нийтийн хүлээлтэд бол байсан байж магадгүй шүү. Тэгсэн чинь Тэмүүлэнгээс өөрийн асуусан чинь тий энэ сайд маань баг үлдэх юм шиг үлээ. Сайд маань заавал тий манай сайд заавараад байгаа. Одоо гэхдээ юм шүү дээ. Тэмүүлэн дээр амаараа өгсөн. Би тэгтээ Тэмүүлэн гишүүнийг ингэж сонссон. Хов урлаггүй. Урлаг байлгээс өөрөө татгалцсан гэж ойлгосон. Түүнд ямар бодол байсныг мэдэхгүй байна. Гэхдээ кабинет айгүй сайн орж ирж олон нийтийн нөгөө алдагдцсан тий тэр шалаар нэг болсон итгэлийг зэрэгнээ. Энэ итгэлийг эргэж зэрэгээ хүлэн зөвшөөрөгдөх чадвар мадвар тэр ингээд нэг юм агаар амьсгалах боломж бол бүрэлдэхүүн штэ. За ямар ч юм жавхлан сайд бол үлдэнэ. Сангийн сайд бай тухай Эдийн засаг хөгжлийн ерхий сайд болох ч гэсэн. Өөрөө татсан гэж яригдчихсэн. мэдээлэл байсан. Тий. Ер нь бол энэ хүн шийдлээ хэлж исэн гэсэн. За тэгээ энэ бол үлдэх баг. За найдвартай өөр үлдэх хүн гэхээр за ямар цогтол ингээд бөөрөөс илгээд нэг юм руу очиж байгаа. Баццаг. Баццгийг бол үлдээчих баха. Гадаад харилцааны зэд бас нэг тийм үү сайн ажилласан гэдэг юм арай гайгүй. Тэгээ дээр нь ерөнхийлөгчтэй ойрын хүн ингээд наанцаанд болчоод юм. Би бол нүх сайхныг үлдэнэ гэж бодоод байгаа. Эсвэл чин бүрэн ингээд Сольж магадгүй. Энэ ч нэг сольсон биш шүү дээ тэр чинь зүгээр. Эзний л сольж байгаас. Эн чинь 1-2-ын тухай л асуудал өстэй. Ер нь ерөнхийлөгчийн бүрнүү гэдэг чинь 0.1 0.2-ыг хоёр үлдээж асуудал шүү дээ тийм. тэгээд за өөр үлдэх сайд гэхэр чинь та миний нөгөө юу гаргаад ирсэн юм Тэгээд би олоод Мартаад байна гэж. Одоо чи нэг юм балаа юм яриад шүү дээ. Одоо ингээ хараа нэг юм лок одоо парадокс яриад байгаа байхгүй тий. Ерхий сайд одоо танхимаа өөрөө бүрдүүлэх ёстой. Танхимаа өөрөө мэдэх Эрхтэй ёстой. болно. Эрхий дээр. Улсын хурлын гишүүд бити нөлөөлөөд бай гэсэн мөртлөө. Нэг л мэднэ. Нэг юу гэж. Эдгээр мэдээж ярьсан нэг тий. юм ингээд нэг юм тий. Үгүй хаа энэ чи бидний нөгөө бэлэгдэж болохоос таамаг байхгүй да. Тий. Яг ингэж хараг Зөв бурууг нь бол яриаггүй шүү дээ тий. Бодит байдал дээр тийм байна гэдэг. Тийм бодит байдал тийм байгаа шүү л өндөр магадлалтай тэр шүү л гэж байгаа юм. За дор чонд гэдэг хүн бол угаасаа үлдэнэ гэдгээр үлдэнэ. За Жинх хоёр. Бас л нөхөр нэг юм хүн гэдгээр үлдэнэ. Ингээ бодлогоо аваа явчих байх. Гэхдээ хар бараа мэдээлэл маш ихтэй. Уг нь бол ингээд үлдэлтийн хэмжээнд бол би бол энэ хэдий гэж харж байна. Усаас айгүй зүг асуудал хөвч штэ. Одоо ингээд зандан шатраг гэдэг хүнийг Тавилаа. тавиад ерөнхийлөгч нам нь одоо дэмжиж нам нь одоо оруулж ирж штэ. Нам нь оруулж. ерөнхийлөгч бол ард нь ингээд бүр баг нөгөө хүнийг нь орж ирэхэд ингээд үг хэлж ээж те унгацсны дараа орж ирээд өөрөө ингээд энэ хоёрын хооронд зөрчил үүснэ. Алтан уяг элбэгд орж хоёрын хооронд зөрчил үүснэ те найз. Ерөнхий сайд байсан хөрсөх ойрхон холбоотой асуудлыг шийдэж явж ирсэн Батбулгын хооронд зөрчил үүсэн. Энэ юу оюун эрдэнэ Давтагдах. хоёрын хооронд зөрчил үүсэн. Энэ бол хүн хоорондын зүйл биш. Энэ хүн институтс хоорондын зүйл. Хин нь намын дарга юм бэ? Хин нь намаа бадсах юм бэ? Хин нь энэ улсыг тэргүүлээд байгаа юм бэ гэдэг бидний нэг үндсэн суур зовлонгоос энэ нөхцөл байдал үүсчээд улсаагийн асуугаад байгаа зүг бохгүй. Энэ чи эргэтэйгээд өөрөө танхимаа бүрдүүлнэ гэхэд энэ хүн яагаад оролцоод байгаа юм бэ? Тэгээ илбэгд орчих юм байсан. Илбэгд орж байгаад байсан тий. Дараа нь Батбулгач гэсэн байгаад байсан гэж энэ одоо ч гэсэн энэ хүмүүсийг байгаад энэ ингээд бидний яриагаар биш хүмүүсийн олон хүмүүсийн хэлж байгаа зүйл. Тэг бид нар эцсийн мөчтөө юу явах хэрэгтэй юм бэ гэхээр сонгодог парламент руу орё. Танаа прогнозыг хараад асуух хоёр юм байна. За. Энэ бараг байцаа. Яагаад жагсаалтан дотроос хөтөлж цоо асуусан. шин салбар бүрийн төлөөлөл байхад бум мочор гэдэг сайдын нэр ороод ирсэн. Таамаг. Тэр соёлын яам гэдэг дээр үү? Тийм. За соёлын яамыг зүгээр татан буулгах юм уу юу гэдэг яриа болоод гэхдээ буулгахгүй байя гэсэн.
болохгүй шүү дээ. Тэгсэн гэсэн буулгахгүй гэсэн. Зөөлөн хүчний бодлого гэдэг чи явуулдаг юм чинь соёлын. Тэгтээ бүтэц буруу шүү дээ. Соёлын Ягаад багтаа гэвэл ингээд соёл, залуучууд, спорт, тэрийг аялал салгах жуулчид хэрэгтэй, тийм Бөө үү? юмнуудаас ингээд татаж авчирнгуудаа нэг юм Зүгээр нэг юм биелүүлээд таван цул юм аашийн. Тийм үстэй. Илэгээ бөөрөө зөрөхс Тий. юм уу. тэгээ соёлын амд яагаад Спорт ингэсэн аялал гэхээр бум очир гэдэг юм чи өөрөө ингээд нэг жоохон соёл моёлгээ яваад. Гэхдээ энэ хүн хариуцах чадахгүй гэж чинь тусдаа асуудал байхгүй. Энэ бол зүгээр л таамаг. Ерөнхийлөгчийн хүн гэдэг ихний нэг юм байна. За хоёрд Соёл дойр гэдэг юм байна. соёл дойр гэдэг юм байна. За гуравдугаарт саяын энэ болсон бүх үйл явцын ард улс төрийн хүрээний ард ингээд энэ хүн байсан гэдэг та цаанж ингээд нэг юм ихний ментэртэй холбоотой юм яагаад сошиал дээр энэ хүн зохион байгуулалт гэдээс шүү дээ. Тэр ингээд нэг зүгээр нэг юм тэндээс гараад цэвэрсэн зүйл биш байсан. Тэр агуулгаараа орж ирэх үйл гэдэг юм. Би бол ингэж бодсон. За ингээд жагсаалтаар 16 гишүүн ч үлээ ингээд ороод ирж байгаа шүү дээ, тий? Ороод ирсэн шүү дээ. Ардчилсан ардын намаас. Жагсаалтаар орж ирсэн тэр гишүүд дотор тодорч чадж байгаа. Тэ хүн ингээд нэг харцсан нэг удаа, хоёр удаа тэ илэрхийлж байгаа байр суурьаар нь яваач юм уу гэд ингээд ялгарцсан гишүүд байхад түүний хувьд ялгарч чадлаа үг хэллээ. Бараг байр суурь илэрхийлсэн билүү гэж бодлоо. Одоо ингээд тэрийн ордны 3 давхрт одоо нөгөө бэлтааж байдаг те. Чуулганы техникийн дээр бэлтаачны яг доор бум учир суудаг байхгүй. Тэгээ ингээд цонхоор ингээд харна штэ. Нөгөө сэтгүүлч нар чинь гişүүд. Тэгэхээр нөгөө юу хийж байгаа одоо харагданаа. Гэхдээ сайн харагдахгүй. Гэхдээ ер нь од юу харагд. Тэгээ ингээд усын хурал хууль тогтоомж төрийн бодлого хэлж чинь тийм. Тэнгүүт нөхөр тарааж өгсөн материалыг биш. Шал өөр юм ийгээ сууждаг. За би бол нэг бус удаа тэр явдлыг харсан. Манай нөгөө баян сэлэн гишүүн шиг Тий, Candy Crush Crush гэдэг тоглодог шиг. Мэдээж бид нар нөгөө зураг авч болдгоо. Одоо тэрийг мань хоригдсон. Одоо улсын хурал те хоригдсон. Тэгэхээр зураг авч болохгүй болохоор баримт байхгүй. Гэхдээ нүдээр харсан гэрчийн хувьд хэлэхэд шал өөр юм ийм. Улсын хурлын гишүүний хувьд энэ байр суурьаа илэрхийлдэггүй нэг ганц хоёр юм асуун тэгээд тэрний ач холбогдолтой биш. Тийм оролцоо багтай тэгээ антропологч тэр чинь айгүй мундаг эрдэмтдийн тэр гэсэн чинь те. Тэгээ тийм хэмжээний багш хүн улсын хурлын хүлээлтд орж ирчээ хүлээлтэнд нийцэхгүй л байгаа. Тийм хүн салбар даатах гэж одоо чинь байх. тийм байна. Ахад энэ дэр нэг юм ярих юм. Би энэ дэр Ж Батэрдэн гишүүний зураг яагаад байхгүй байгаа юм бол гэж бодсон юм. Сахал орохгүйгээр шийдэгдсэн гэсэн. Тийм үү. Уг нь бол түүний салбар одоо юу зам тээвэр шүү дээ тий. Ажил мэргэжилттэй холбоотойгоор бол зүгээр нөгөө нэг шинэ хоршооны эхлэлт шинэ хөдөөчүүлөө нэг юм прожект хэрэгжүүлдэг байсан шүү дээ. Тэр мэрийгээр бодох юм бол магадгүй хөдөө аж ахуй чиглэлч болоо гэж би зүгээр бодож ирсэн. Тэгсэн чинь байхгүй байсан. Цахим хөгжил дээр угаасаа Бачуугар гэдэг нэг нэр яригдчихсэн. Би зүгээр ингэж утсан юм. Хэрвээ хүн намын доторх те зол жаргал мөнх соёл гэдэг энэ нэг юм нам доторх юм жижиг цучил гараагүй байсан бол би зол жаргал гишүүнийг цахимын айгүй сайн байх байжтэй гэж бодож ирсэн баггүй. Үсээр байнгын орооны дараа өөрөө тэр бас хүн нам дотор зүтгэлтэй юм байлээ. Тэгээ сая ингээд олон зүйлс гарцсан чинь ингээд хүн нам ч одоо ингээд нэг хүн дээр байна. 90 дарсан. Ингээд одоо мөнх соёл зол жаргал гэдэг хоёр хүмүүсийн хувьд ингээд ус төр нь ингээд жоохон хаагчиж байгаа. Гэхдээ бол зол жаргал үнэхээр хоншоортой гарч ирсэн тий. Баянголоос нөгөө хуучин хууль уурхайн сайд байсан хэмлээ. Нөгөө ган хууль уурхайн сайд аль ном юм? Чихэргамбаа гэдэг үү? Чихэргамбаа тий. Гамбаа хинтээ өрсөлдсөндөө нэгээр гарч ирсэн Баянголоос. Хасуурын гаавыг тий. Хоёлаа ахад гендрийн асуудлыг яриа. Гендер дээр ингэсэн. Одоо энэ жишээ нь юм штэ. Сонгуул дээр бол ковот байдаг тий. Засаг дээр ковот байдаг юм уу? Байхгүй. Байхгүй юу? Байхгүй. Ерөнхий сайд сонгуул дээр чинь сонгуулийн тухай хууль дээр 30 гэдэг байгаа. Одоо дараагийн сонгуул дээр 40 болно гэж тодорхой заагаад өгч гсэн байхгүй. Засаг дээр бол байхгүй. Тэрийгээ бүр юун дээр оруулсан? Үндсэн хууль дээр орсон санагдаад шүү би бүр. Биш сонгуулийн хууль дээр оруулсан. Засаг дээр бол ямар нэгэн код байхгүй. Гэхдээ энэ дээр ингээд нэг юм тухайн ерөнхий сайдынхын нөгөө ихтгэл үнэмшил үзэл хандлагын зүйл болоо явчихдаг. Хой хүний юм ба. Тэгээд гэхдээ би нэг баримжаагаар 3 орж ирэх байх гэж бодсон. Одоо чинь дээд лимит нь 3 байхгүй да. 35 жил арчилсан замналаар яваад хамгийн дээдлийн ковод авсан эмэгтэй сайдны тоо 3 байхгүй юу? Гэхдээ тэр 3 чинь 16-г харьцах нь 3, 18-ыг харьцах нь 3. Ханди тоо хувийг эмэгтэй сайдыг аль салбарыг өгдөө? Байгаль орчин. Тэр чинь харин байгаль орчин нийгэм хамгааллын салбар
Ер нь нийгмийн салбар шүү дээ. Тийм нийгэм рүү өгчөд байгаа. Харин тэрий чинь болчаач гэд баасан жаргал гişүүн хөрх юм ингээд нэг гарын үсэг зуруулаад явж байгаа хгүй. Одоо ингээд Тэгтээ тоолоор гүцэн штэ. би нэг энэ дээр нэг юм хэлмээр байгаа. Нэг юм үг байдیں۔ Beyoncé гэдэг ч юм уу те дэлхийн одууд яадаг вэ гэхлээр одоо чинь би дуучин байлаа гэж бодоход миний ард бүжигчд надаас тархан байх хэвээр. Надаас өндөр Муухай байх байхгүй. Яг гэвэл тэгжиж би тод харагдана. Тэгжиж би гоё харагдана гэдэг ийм зарчим барьдаг уран бүтээлчд те суперстарууд байд юм байна л та. Эмхтэй дууч нь уу? Тийм ээ эмэгтэй дуучин. Тэрнтэй адилхан Монгол улсын улс төрийн тавцанд нэг ийм яг зарчим, ижилхэн зарчим үйлчлээд идэм биш байгаа даа гэдэг ийм хар байдгийн. Яагаад тэгэхээр нөгөө нэг тойрон хүрээлэгчтэй үнэхээр кул хүмүүсийг тэгээ хүлэн зөвшөөрөгдсөн, салбартаа хүлэн зөвшөөрөгдсөн тэгээ хуулийнхныг, эдийн засгийнхныг юу гэдгийг олон нийтэд харилцах ажлынхныг гэдэг юм уу. Ингээд сонгож авах юм бол энэ хүн илүү тод харагдана. Тийм учраас би нөгөө нэг бид хэд өнөөдөр баахан бага бүрдүүлэх, сайд нараа бүрдүүлэх, кабинетаа бүрдүүлэх тухай ярьлаа ш. За тэгээд ил харагддаг тэр кабинетаас гадна бас ингээд зөвлөхүүдийн баг маг гэдэг ч юм уу те ийм хүмүүс болвол одоо нөгөө нэг тэр хуучин зарчим гэдэг юм уу те өөрөөс нь муу харагдвал өөрөө лаг харагдана тэрхээ байх шүү дээ те өөрөө лаг хүмүүсийн баг бүрдүүлжиж багаараа энэ үнийгээ гоё харагдуулна гэдэг ийм имиж рүү ийм бас амбиц руу яваасаа гэж ингэж бодсон. Эсвэл танхимын сайд нараа сайн бүрдүүлэх юм бол энэ хүн чаашаа Явна шүү. Тэггүй бол унана. Тийм бас нэг зарчим байдаг шүү дээ нөгөө нэг хурдан явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл олуулаа яваа гэдэг тий. Сая нөгөө нэг лодо самбуу гүшин бас нэг пост бичсэн биз дээ байр суурийг илэрхийлээд. Сая улсын хурал бол оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайтад итгэл үзүүлээгүй болохоос ш. Тэр засгийн газрын гишүүд нь бол итгэл үзүүлэх үгүй шийдээгүй. Хит төрөөсгөл хандваа гэдэг юм. Энэ дотроос одоо ажлыг хийж байгаа хүмүүс нь үлдэх ёстой. Зарим болохгүй байгаа хүмүүсийн солих ёстой гэдэг ийм байр суурь хэлчихсэн тий. За баярлалаа. Урилга хүлээж авсан лавгаад их баярлалаа. Баярлалаа. Дахиад ирээрэй. Бүр ингээ яриад байвал нь та хэдтэй Гоё байгааз тий. Би яг кофе ууж байгаа юм шиг ууж чадж байгаа болоо. Би яг кофе уугаагүй юм шиг байна. Газа жоохон болчих. Чимээ.